бүхэнд энэ өглөөний мэндийг хүргэе. За аймгийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас нийтийн сонсголуудыг зохион байгуулж явуулж байгаа. Тэгээд өнөөдөр энэ зааланд 2-3 дугаар багийн иргэд маань хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд өнөөдөр өдөрхөн нийтийн сонсголыг өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ түүний чанарын талаар нийтийн сонсголыг хэлцэж явуулнаа. Тэгээд манай ардрагд маань өрхийн эмнэлэгтэй холбоотой санал гомдол, өрхийн эмнэлэгтэй холбоотой шийдвэрлэж болох арга замуудын талаар санал бодлоо та бүхэн чөлөөтэй солилцож, за бидний ажилд үнэтэй зөвлөгөө өгч хамтран ажиллана гэдэгт найдаж байна. Тэгээд бид бүхэн өнөөдөр эрүүл мэндийн салбар дээр тулгамж байгаа олон асуудлууд бий. Энийг бид бүхэн мэдж байгаа, та бүхэн ч гэсэн мэдж байгаа. Эдрийг одоо нийтээрээ олноороо хэлцчээж ямар арга замаар хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг ийм арга замыг бид нар олж тогтоох ёстой. Эрүүл мэндийн салбар маань өөрөө их хүнд салбар, та бүхэн бүгд мэдж байгаа. Тэгээ энэ дээр яг өрхийн эмнэлэгтэй холбоотой асуудлууд, за нэгдсэн эмнэлэгтэй холбоотой асуудлуудын талаар ч гэсэн та бүхэн санал бодлоо чөлөөтэй илэрхийлээрэй. Хамгийн гол нь санал хэлэхдээ бас шийдэлтэй, бодолтой ийм байвал зүгээр юм шүү, ингүүл яасан гэдэг байдлаар бас чөлөөтэй санал бодлоо илэрхийлээрэй гэж та бүхнээсээ хүсэж байна. Тэгээд ардрагдын маань гаргаж байгаа санал бодол бидний ажил цаашдаа энэ өрхийн эмнэлэг, за Баянгар аймгийн эрүүл мэндийн салбарыг эрүүлжүүлэх, эрүүл мэндийн салбарын үйлчлэгийг сайжруулах, чанарыг сайжруулах тал дээр чухал ач холбогдолтой шүү гэдгийг юуны өмнө та бүхэндээ дахин сануулъя. Тэгээд өнөөдрийн сонсголын үйл ажиллагаа аль биесээр эхэлснийг мэдэгдээ. Та бүхнийг сонсголын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг хүсэж байна. Баярлалаа. За ингээд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За сая сүүл дараа гэдэг хэллээ. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын зүгээс нутгийн удирдлагын байгууллагууд өгсөн 30 жил болж байгаа. Энэ хүрээндээ бол нийтийн сонсголыг хийж хэрэгжүүлж байгаа үе шаттайгаар өмнө нь бол биднээс одоо ядуурлыг бууруулъя гэдэг үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгчтэй гадуур нийтийн сонсголыг явуулсан. За өчигдөрхөн бол одоо энэ чимлэгийн ажилчдын дунд бол одоо бас нийтийн сонсголыг явууллаа. За та бүхэнд ер нь нийтийн сонсгол гэдэг юу байдаг гэдэг талаар товчхон ойлголт өгөхөд бол иргэдээ сонсох. Ямар асуудлууд байгаа юм? Бид бүхний зүгээс бол энэ дээр ямар нэгэн хариулт, асуулт хилцүүлэг ийм юм байхгүй. Зөвхөн иргэдийнхээ санаа бодлыг сонсох. Энийхээ дараагаар бид бүхэн бол одоо хилцүүлгүүдийг үргэлжлэлтэйгээр бас эмнэлгийн байгууллагынхаа дунд бол хийнэ. Гэхдээ иргэдээс ямар санал гарч байгаа, ямар асуудлууд байж байгаа, энийг шийдлээ гарцсан нь юу вэ? Энийг олон улсын зүгээс, удирдлагын зүгээс юун дээр нь анхаарах ёстой юм. Иргэдэд ямар хүндрэл бэрхшээл учраад байгаа гэдэг энэ талаасаа биднээс л ажилланаа. Дараагийн асуудал гэх юм бол бодис одоо захин баян өнгөр гээд захин хурал гээд бас үйл ажиллагаа хэрэгжүүлэх гэж байгаа. Та бүхний утсан дээр бол одоо агас жилээр бол энэ хийж хэрэгжиж байна. Тэгээд ирэхлээр бол утсан дээр ч бүгдэнд аппликейшн суулгаад өгөхөд эрүүл мэндийн салбарт, боловсролын салбарт тэд бүтэц яг ах амьдралтай холбоотой асуудлууд дээр ямар хүндрэлүүд гарч байгаа гэдгийг та бүхэн нэг мессеж бичгтэл энэ одоо төлөөлөгчд болон удирдлагын зүгт хүрж байхаар иймэрхүү зүйлүүдийг үе шаттайгаар биднээс нэвтрүүлээ. Ер нь бол төрийн бодлого шийдвэрт бол иргэдийн оролцоо маш чухал юм аа. Бид бүхэн яах гэж энд ажиллаж хөдөлмөрлөд байгаа вэ гэх юм бол та бүхний сайн сайхан орчин нөхцөлд ажиллах, амьдрах энэ нөхцөл болцоог бүрдүүлэхийн төлөө ингэж ажиллаж байгаа. Энэ удаагийн хилцүүлэг нь бол одоо Монгол улсад ил дод байдал орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн эргэх хариуцлагыг бэхжүүлэхийн төслийн хэрэгжүүлэх Баянгар аймгийн хонгорын төрийн бас байгууллагатай төрийн байгууллага нь хамтраад ингээд зохион байгуулж байгаа. Цаашдаа ч гэсэн бид бүхэн бусад багуудаараа иймэрхүү хилцүүлгүүдийг бол зохион байгуулж байгаа. За ингээд энэ хүрээнд та бүхэнд энэ хурал маань одоо нийтийн сонсгол маань хууль дүрмтэй. Тэгэхээр энэ дээрээ та бүхэн бол сэтгэл бодоо юу та бүхэнд хамгийн асуудал болоод байгаа юм. Ер нь үзүүл шаруулхад юу болохгүй байгаа юм гэдэг энэ болгоныг чөлөөтэй нээлттэй хэлж яраарэ. Бид бүхэн бол энэ саналыг чинь бол цааш цаашаа төрийн бодлого шийдвэрлэл тусгаад ингэж явна гэж хэлэх байна. Эхний ээлжийн мэдээллийг та бүхэндээ өрхийн эрүүл мэндийн түн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар бүртгэл шийдвэр Батчнамгийн эрүүл мэндийн өрхийн эрүүл мэндийн түвшин дарга
буян жаргал танилцуулга мэдээлэл хий. За ингээд нэг энэ дээр урьж байна. Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Атч намаа өрхийн хэлэндийн төвийн эрхлэгчиж буян жаргал байна. За та бүхэнд өнөөдөр өрхийн хэлэндийн төвийнхөө өнөөгийн байдал зөвчлөгийг гол яг нөгөө үндсэн тусламжилчны дэнд авчхан танилцуулна. Тэгээд хамгийн гол чухал асуудал бол тулгамдж буй асуудал. Энийг цаашдаа хэрхэн яаж шийдэх арга замыг бас өөрсдийнхөө хэмжээнд танилцуулъя гэж бодож байна. За манайх нийтдээ үйлчлэх хүрээний хүн ам 3 жилээр харьцуулж гаргасан байна. 2020 онд 6224, 2021 онд 6075, 2022 онд 7238 байна. Энэ маань ерөөхдөө 2020 онд жоохон буурсан үзүүлэлт харагдаж байгаа. Баян горсын статистик хүн амын тав байгаа. Яагаад буурсан байна вэ гэхээр хэлийн засны өөрчлөлтөөр нөгөө 3 дугаар багийг манай 2021 он 22 оны 1 сар хүртэл зөвхөн 10 дугаар гудамжнаас хойш үздэг байсныг та бүхэн мэдж байгаа. Тэгээд хэлийн засны өөрчлөлтөөр 7-гийн одоо нөгөө манай 2-ын 18-аас 28 дугаар гудам 2-ын 44-өөс хойш гудам 7 руу шилжсэнтэй холбоотой бас ингээд хүн амын тав маань буурс харагдаж байгаа. Баян горсын засаг даргын захирамжаар 2021 оны 7 сараас эхсүүлээд үндсэн 2-3 дугаар багийн нийт хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг манай өрхийн эрүүл мэндийн төвөөлөх үзүүлэх боломжтой болсноороо 7238 хүн ам болж өссөн байгаа. За нийтдээ төр орсон суугчд харагдаж байна. Төр орсон суугчд бол жилээс жилд ингээд өссөн үзүүлэлттэй байгаа. 2021 онд 761, 20 онд 761, 2022 онд 922, 2022 онд 1016 болж өссөн байна. За хүний нөөц өрхийн эрүүл мэндийн төвийн стандарт гэж байдаг. 2017 оны 5292 энэ стандартаар өрхийн эмч, өрхийн сувилагч 1800-аас 2000 хүнд нэг, за лаборант, өдрийн эмчилгээний сувилагч, дархлаажуулалтын сувилагч, сэргээн засгийн эмчилгээний сувилагч, лавлгаан мэдээллийн хөтөч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, статистик дэм бүртгэгч, их баригч гэсэн орон тоотоогоор ажиллах хэрэгтэй байдаг. Манай өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд бол одоо дутагдaltaй байгаа ягаанаар харуулсан байгаа. Лаборант, өдрийн эмчилгээний сувилагч, сэргээн засгийн эмчилгээний сувилагч, лавлгаан мэдээллийн хөтөч. Дээрээс нь дархлаажуулалтын сувилагч, статистик дэм бүртгэгч, их баригч эдрийг бол одоо дандаа нөгөө баг харайцсан сувилагч маань хавцарсан байдлаар гүйцэтгэж байгаа. За эмнэлгийн тусламжуулалтын чиглэлээр 2021 онд нийтдээ 12972 иргэнд давхарсан тоогоор амралтаар үйлчлэг болон гэрийн тусламжуулалт үзүүлсэн байгаа. За үүнээс ингээд өвчлөлийн байдлаар нь ялгаж гаргадаг. Урьдчилан сэргийлэх үйлчлэг 3857, өвчнөө учир 564, идэвхтэй хяналт 4074, гэрийн идэвхтэй эргэлт 4283, гэрийн дуудлага 194 иргэнд ингээд үзүүлсэн байна. За их хүүхдийн тусламжуулалтын чиглэлээр нийтдээ 2021 онд зөвхөн шинээр хяналтанд орсон 203 эмэгтэй байгаа. Энэ дээр нэмэгдээд нөгөө 20 оны сүүлээс 21 он руугаа шилжиж орж ирсэн жирэмсэн эмэгтэйчүүд бас нэмэгдэж байгаа шүү дээ. За энэ дээр энэс ингээд 42 нь хөдөө сумын хаягтай. Яг үндсэн манай орсон суугч биш хөдөө сумын хаягтай төр орсон суугч байгаа гэсэн. За доотлолт нь Эрдэнэ мандалд уурсах багуудыг харагдаж байна. За нийт төрөлт 2021 онд 304 байна. Эннээс бас 91 нь ингээ хөдөө сумын хаягтай эмэгтэйчүүд төрөөд эрүүл мэндийн сайдын 318 дугаар тушаалаар бид нэр тоглолын бүх эргэлтүүдийг ингээ хийсэн байгаа. За эхний 3 сартай хяналтын хувийг бас харуулсан. Энэ бол ерөнхийдөө бидний ажил төвлөрөх үндсэн үзүүлэлтэнд ордог маш чухал үзүүлэлт. Дээрээс нь иргэд та бүхний эрүүл мэндийг одоо жирэмсэн эмэгтэй эрүүл мэндэд маш ач холбогдолтой. Яагаад тэгэхээр жирэмслийн эхний 3 сартай хяналтанд орж иж бүх үйлчлэг шинжилгээ онцлогоод бүрэн хамруулад хэрвээ эмчлэн эрүүлжүүлэх шаардлагатай өвчл илэрх юм бол эрт үед нь тэрийг эмчлэн эрүүлж байгаа. Хаашид эрүүл ихээс эрүүл ураг төрөх үндсэн нөхцөл бүрднэ гэсэн үг. За Эрдэнэ мандал 2 дугаар багийн нийт төрсэн эмэгтэй 171, дуурсах багийнх 133. За нийт төрснийг давхарсан тоогоо 406 удаа буюу 1216 удаа иргэсэн байгаа. За ахмад насны тусламж үйлчлэгийг голчны дуртахгүй болохгүй. За нийт манайх ахмад насны 610 байгаа. Энэ дээр тоогийн уучлаарай бичгээр мартсан байна. За сувилгын тусламж үйлчлэгийг 297 хамрагдсан байна. 2021 онд шинэ коронавирус тал дээр өвчлөлт хийгдсэнтэй холбоотой дархлаажуулалтыг урьдчилан сэргийлэх байдлаар 575 ахмадад хийсэн байна. За витамин жилт 378, гэрийн хяналт ковидоор одоо өвдөд манайхаар хяналтанд ороод эмээ нөгөөд ингээд ирүүлсэн хүмүүс гэсэн үг. Эднэр болохоор 514, өдрийн эмчилгээнд хамрагдсан хүмүүс бас байгаа. За энэний тав бас
хичээг байна. За эрүүл мэндийн даатгалын 4 багш тусламжуулалтыг бас өрх эрүүл мэндийн төвөөр 2018 оноос эхлээд үзүүлж байгаа. Манайхаар өөрчлөлтийг иргэдүүл сайн мэдж байгаа. Энэ сэргээн зах гэрийн суулгыг өдрөөр үзүүлэх одоо нөгөө стор гэж ярьдаг тэр өдрийн эмчилгээ тэгээ онцлогоо шинжилгээ гэсэн тусламжуулалт байгаа. За сэргээн зах тусламжуулалтынд бол 2019 онд 106, 2020 онд 125, 2021 онд бас 125. За гэрийн суулгын тусламжуулалтынд 19 онд 88, 2020 онд 121, 2021 онд 120. За өдрөөр үзүүлэх тусламжуулалт бол өссөн үзүүлэлттэй байна. 81, 2020 онд 125, 21 онд 152 хүн байна. За онцлогоо шинжилгээний тусламжуулалтынд 2019 онд 818 иргэн, 2020 онд 1255 иргэн, 2021 онд 1041 иргэн байна. Энэ маань нөгөө яагаад буурсан байна гэхээр бас коронавирус талбартай холбоотой өрхийн эрүүл мэндийн төвөөр шинжилгээнд хамрагч байгаа иргэдийн тав бас бага байсан. За ерөөхдөө өдрийн эмчилгээ бол өссөн үзүүлэлттэй байна. Одоо ерөөхдөө иргэдийн хамгийн их мэддэг хамгийн их ахуйн хөсдөг тусламжуулалтын ялч өдрийн эмчилгээ байдаг. Стомнел гэж эмчилгээ хийх. Тэрнээс гадна эдгээр тусламжуулалтууд бас байдаг шүү гэдгийг бас та бүхэнд энд ташрамд харуулахыг зорьсон байгаа. За 2021 он хүртэл бол ерөөхдөө энэ 4 багц тусламжуулалт дандаа лимиттэй байсан байхгүй. Эрүүл мэндийн даатгалтай бид нэр гэрээ хийгээд одоо нэгтдээ жилийн хугацаанд тэдэнд хүргэнэл энэ 4 багц тусламжуулалтыг нийлж хамруулнаа гэсэн лимиттэй байсан. Тэгэхээр лимитэндээ багтаагаад шаардлагатай тоо хэмжээгээр тэрнээс тэр лимитийг хэтрүүлж давуулан ингэж тусламжлал үзүүлэх боломжгүй байсан. Харин 2022 оноос эрүүл мэндийн тусламж өгчлөгээ бол ерөөхдөө нөгөө гүйцэтгэлээрээ болж байгаатай холбогдуулан энэ 4 багц тусламжлалыг бол лимитгүй. Тэгэхээр шаардлагатай одоо нөгөө стонел их сэргээн зах гэрийн сувилгын онцлог шингээд хамрах боломжтой хүмүүс бүгд ингэж хамрагдаж болно. Харьяа эвчтэйгээ холбогдоод ингэж зөвлөгөө авна гэсэн. За дараад нь ялчууд тархлаажуулалт, товлын тархлаажуулалт 0-2 насны хүүхдийн. За энэ дээр бас 3 жилээр үзүүлсэн байгаа. Ерөнхийдөө яагаад ингэ 3 жилээр үзүүлсэн байгаа вэ гэхлээр бас нөгөө энэ тусламжуулалтын чанар хүртээн сэдв бас өнөөдрийн танилцуулгадаар байгаа учраас ерөнхийдөө дандаа харьцуулсан маягтай харагдаж байгаа. Гэхдээ зарим тусламжуулалтын дээр дандаа ингэ нөгөө өсөж явж байгаа, буурсан байгаа гэдгийг та бүхэн харж байна. Яагаад гэхлээр энэ 2021 онд нөгөө айхтар цар тахалт игдэн штэ. Бид эрүүл мэндийн салбарын нийт ажилчид бас үндсэн тусламжуулалтаас гадна 50-60% дандаа коронавирус тал дээрээ тусламжуулалтыг төлхөө үзүүлсэн болохоор бас ингээд энэ онд бол бас харьцангуй үндсэн тусламжуулалт баг зэргийн буурс үзүүлэлт харагдаж байгаа гэдгийг ойлгоорой. За 2019 онд 1541 хүүхдийг ингээд тавлын тархлаажуулалтанд хамруулсан. Үүнээс 175 нь ингээд хөдөөсөн маягтай хүүхдүүд байгаа. За 2020 онд 2406, үүнээс 233 нь бас хөдөөсөн маяг. За 2021 онд 1781 хүүхдийг хамруулсан байна. Үүнээс 2175 нь хөдөөсөн маягтай хүүхдүүд байна. За энэ халдварт өвчин болон халдварт ус өвчнийг сүүлийн 3 жилээр бас харьцуулж харуулсан байна. За 2019 онд нийтдээ халдварт ус өвчин бол 2647. За халдварт өвчин 236. За 2020 онд халдварт ус өвчин 1537. За халдварт өвчин 215, 2021 онд 500, халдварт ус өвчин 522, халдварт өвчин 795. Энэ нөгөө коронавирус тал дээрийн өвчлөлт ихсэн талбайтай ингээд өссөн байна. За сэтгэл ханамжийн судалгаа, иргэдэд авсан сэтгэл ханамжийн судалгааг 2021 оны байдлаар дүгнсэн үзүүлэлт харагдаж байна. За сар болгон 30 иргэнээс жилдээ нийтдээ 360 иргэнээс сэтгэл ханамжийн судалгаа авах байдаг. Эрүүл мэндийн сайдын тушаалын асуумжаар тэгээ өөрийнхөө хэмжээнд бас өөрийнхөө нөгөө нөхцөл байдлаа тааруулаад арай багасгаад ингээд авдаг. За тэгээд сэтгэл ханамжийн судалгааны сайн үзүүлэлт нь ерөнхийдөө сайн гэж үнэлсэн 75.2% нь сайн гэж үнэлсэн байна. За 20% нь дунд 0.2% нь муу гэж үнэлсэн байна. Муу гэж үнэлсэн тий 2%, 0.2% нь бөглөөгүй байна. За эрүүл мэндийн боловсрал олгох гэдэг бол маш чухал асуудал. Өргөн эрүүл мэндийн төвийн анхаарчны эрүүл мэндийн төвийн хамгийн гол бас үндсэн ажил болох сургалт сурчлагаа, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэж байдаг. Энэ маань бас сүүлийн 3 жилээр харагдаж байна. За 2019 онд 2846 иргэн давхарсан тоогоор сургалт сурчлагаа хийсэн бол 2020 онд 2901 иргэнд үзүүлсэн. 2021 онд 2323 иргэн буюу бас нэлээд буурсан харагдаж байна. Энэ бас нөгөө коронавирус тал дээр өвчлөлт ихсэнтэй холбоотой иргэдийг олон нийтэд цуглуулж сургалт сурчлагаа хийхийг төр зөр хориглосон байсан. Одоо дандаа нөгөө өрхийн эрүүл мэндийн төвөөр гэрээр ганцаарчлсан сургалт сурчлагаануудыг хийсэн байгаа.
За бидний нөгөө хамгийн чухал үзүүлсэн бас нэг тусламж үйлчилгээ болох коронавирус тал бүрийн тусламж үйлчилгээ харагдаж байгаа. За энэ дээр 2019 онд л ерөнхийдөө 2020 оноос эхлээд ерөнхийдөө бид нэр ковидын халдвараас урьдчилан сэргийлэх ажлуудыг эрчимтэйгээр хийж эхэлсэн. За 2021 оны 1 сараас эхлэн 6 сар хүртэл орон нутаг болон бүс орон нутаг руу зорчих иргэдээс асуун судалгаа авч аймаг онцгой комиссийн зөвшөөрлөөр гадаас нэвтрүүлж ирсэн. Нийтдээ энэ дөрвөн өрхийн эмнэлгийн хэмжээнд харагдж байгаа шүү. Учир нь 16950 иргэнээс асуун судалгаа авсан байгаа. Энэ нөгөө бүх өрхүүд ингээд нийлээд хийжсэн ажил явцаас тэгсэн. За Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутгийн өвчл гарсан бүс нутгаас ирсэн иргэдийг бас нөгөө багийн засаг дарга нийгмийн ажилтнтайгаа хамтраад өрхийн эмч сахилгч нар хүлээн аваад гэрийн тусгаалтанд аваад 14 хоногоор нэг хянаад иргэдийг ингээд нөгөө хянажсэн. За тэгээд өдөр болгоо ингээд эрүүл мэндийн газарт талбагдах мэдээлэлүүд өгдөг байсан. За 2020 оны 12 сарын 3-ны өдрөөс эхлэн бас Улаанбаатар хотоос ирсэн иргэдийг автосаар ярьж байгаа иргэд байгаа шүү дээ. Тэднийг ингээд шөнө хүлээн аваад одоо өглөөж байсан шөнө өдөр хэдэн цагт ирэн тэр үед нь өрхийн сувлагч нарын ээлжээр бас ингэж гараад хүлээн аваад за багийн засаг дарга нартайгаа хамтраад биеийн халууныг мэдэж тэмдэглэж хяналттай хуудсыг бас зөвлөгөө мэдээлэлтэй хуудсуудыг тараасан байсан. 2021 оны 6 сараас эхлээд ерөнхийдөө ковид дэгдээд тэрнээс өмнө бол баруун постн дээр манай өрхийн сувлагч нар бас нөгөө нас цаашаа зорчиж байгаа иргэдээс шинжилгээ авдаг байсан. За энд бол яг зөвхөн манай өрхийн эмнэлгийн хэмжээнд манай өрхийн сувлагч нар нийлээд 1119 иргэнээс шинжилгээ авсан байдیں۔ За тэгээд тухайн газар ажиллахдаа бүх хадар хамгааллын дэглэмийг баримталж ажиллаж байсан. Дээрээс нь өрхийн эрүүл мэндийн төвөөр бол 375 иргэнээс төрүүлжсэн шинжилгээ авсан. Энэ бас дотор нөгөө гэрээр явж авсан иргэдийн тав бас орсон байгаа. Дээрээс нь PCR-ын шинжилгээг 30 иргэнээс сарч цуглуулсан молекуляр биологи лабораторид хүргэж ингэж ажилласан. За тэгээ баруун постын гэрэг өрхийн эрүүл мэндийн төвөд бас нийлж өөрийн хөрөнгөөр ингэж тохижуулсан байдаг. За 2019 ковид-19 эсрэг тархлаажуулалт бас өрхийн эрүүл мэндийн төвөөр харагдаж байгаа. Манай өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд бол тэр авточ намын 2 дугаар баг харагдаж байна. Нийт 14188 иргэн давхарсан таваар коронавирус тал бүрийн тархлаажуулалтыг хийж коронавирус цар тахлаас иргэдэг урьдчилан сэргийлэх ажлыг амжилттай зохион байгуулсан. За коронавирус тал бүрийн батлагдсан тохиолдол гэрийн хяналт гэж байгаа. Яг гэрээр нөгөө баг зөгөө дэмжсэн хүмүүс гэсэн. За манай 2 дугаар багийн болохоор 1633 иргэдийг гэрээр хянж эмчилгээ эрүүлжүүлжээ. За 2021 онд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ иргэдийн өрхийн эрүүл мэндийн төвөөр өршүүлж байгаа иргэдийн ая тухтай байдал орчин нөхцөлийг бүрдүүлэх үүднээс бас цар тахал ихтэй ажил ихтэй байсан ч бас бид нэр орчин нөхцөлийг сайжруулах үүднээс нэлээдгүй ажлыг хийсэн. Нийтдээ өөрийн нөөц хөрөнгөөс 18 сая 355 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн байдаг тогтчлолтой ажил. За энэ дээр тусгаарлах өрөөг бол нэм тэргуунд гаргасан. Яагаад гэхээр цар тахал дэгдсэн. Дээрэс нь өрхийн эрүүл мэндийн төвөөрч нөгөө бүх насны хүмүүс тусламж үйлчилгээ авдаг жирэмсэн хүүгүүд ахмад те эрүүл тэгэхээр коронавирус тал бүрийн халдвартай иргэдийг бас эрүүл хүмүүстэй ингэж хольж тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй байдаг учраас өөрийнхөө одоо нөгөө боломжинд тохируулаад ингээд вакуум хаалт хийгээд гадагшаа гардаг хаалгатай юм өрөөг тохижуулсан байгаа. За бүх нөгөө нэг коридорын гэрэлтүүлэг, холдаас, карниз за тэгээд бодог замаасны ингээд өнгө үзэмжнэх ажлуудыг бас ингэж хийж хэрэгжүүлсэн. Энэ дандаа өмнөх дараах зургууд харагдаж байгаа. За өрөө тасалгааны бас хөшиг мэдээллийн самруудыг бүгдийн шинээр сольсон. Энэ бол одоо нөгөө иргэд орж ирээд бас заавал тэр болгон ингээд нөгөө энэ ажилчдаас байнгын мэдээлэл аваад иж чадахгүй учраас өөрснөө бас ингээд хараад энэ ингэдэм байх гэсэн мэдээллийг авах боломжийг бүрдүүлж өгсөн байгаа. За сургалтын өрөөг бас одоо ерөнхийдөө нөгөө өрхийн эрүүл мэндийн төвөөр 21 онуудад ингээд бөөнөр цугсан сургалтыг хийж чадаагүй байгаа ч гэсэн ерөнхийдөө бас сургалт их боломжийг бүрдүүлж ингэж тохижуулсан байгаа. За тэгээ хүлээлгийн хэсэг бол хамгийн чухал байсан. Одоо цар тахал дэгдснээс хойш ер нь өрхийн эрүүл мэндийн төвөөр дандаа хөтөж ажилтаа ажиллаж байгаа. Чиглүүлэгч хөтөж сувдагч гэж ажиллаж байгаа. Тэгэхээр хүлээлгийн хэсэг бол бас ая тухтай байхгүй бол арай болохгүй байсан учраас ингэж тохижуулсан. За дараагийнх нь тарианы өрөө байна. Одоо бид түрүү хэлсэн хүмүүсээ хамгийн их авахыг хүсдэг тусламж үйлчилгээ өдрийн эмчилгээ байдаг. Тэрнээс гадна бас өрхийн эрүүл мэндийн төвөөр ирж байгаа одоо энэ тэндээс жоо өдрийн эмчилгээнүүд аюул их байгаа учраас арай олон хүнийг ингээд нэг зэрэг бас тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлээд ингэж тохижуулсан байгаа. Өмнө нь бол манайх нэг ширээн дээр өсрөөд 2-3 хүн суугаад тусламж үйлчилгээ авах боломжтой байсан. За энэ бүгд Солонгос улсын
койко гэдэг нүүбийн хүүхдийн сангийн санхүүжилтээр гадна дотны нойлыг ингэж бас төгчүүлсэн байгаа. Гадна нойл бол одоо нөгөө суулт ор найраа тамигдаагүй учраас бүрэн бас ашиглалтанд орж амжаагүй байгаа. За гадна төгчлөлтэй ажлууд бас харагдаж байна. За хашаандаа ингээд мод тарих те нөгөө одоо үрхирлэн төвөөр ирж вакцины зөвлөлтөд үзлэгт хамрагдаж байгаа хүүхдүүдийг бас одоо ойчилж хүлээж авах хоорондоо ингээд илсэн дээр тоглох цагаан бас ингээд зөв үр дүнтэй өнгөрөх бүслийг бүрдүүлж бас нэг жижиг хэсэг талбай төгчүүлсэн. За энэ манай 2021-22 онд одоо баригдаж эхлэхээр төлөвлөгдсөн байгаа. Шинэ барилга байгаа. Одоо манайх чи 2001 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ашиглалтанд орж исэн. Одоо бол өрхөөрлийн төвөдийн хувьд хамгийн хуучин барилгатай тэгээ өрөө байрны хөрөлцөө муутай бас зарим хэсгээр тусаалгааждаг гэдэг яг тухайн үед ажиллаж байгаа эмч ажилчдад бас хүндрэлтэй юмуд аюул байдаг. За тэгээ энийг бид нар аймгийн засаг дарга болон нийгмийн бодлого хэлтсийн дарга нарт ингээд хүсэл тавьсны үндсэн дээр нааштайгаар хүлээж авч ийм сайхан барилга ингээд шинээр баригдахаар бас төлөвлөгдөөд одоо нөгөө ажил нь эхэлсэн гэж явж байгаа. За 2021 онод тусламж үйлчилгээийнхаа хүртээмжийг чанарыг сайжруулах тэгээд нэр төлжийг олшуулах үүднээс пиц гэмчлэгээ одоо пиц гэмчлэгээ бол эмгүүгээр те иргэдийг эрүүлжүүлэх хамгийн гол чухал асуудал. Тийм учраас энэний тусламж үйлчилгээнийхаа нэр төлжийг олшуулах үүднээс эдгээр танагдах хөрөмжүүдийг бас шинээр худалдаж аваад одоо эхнээс нь зарим нэгэн тусламж үйлчилгээнд ашиглаж байгаа. Зарим айгүйх зай талбай одоо эзэлдэг жишээлбэл юмнууд байдаг гүйлтийн зам те эмчилгээний дугуй эдгээр бол одоо ерөөдөө авцсан байгаа боловч бас ашиглаж эхлэегүй байна. Өрөө байрны хөрөлцөө муу те тавих талбай ингээд байхгүйгаас одоо ерөөдөө бид нар ч өрөөнүүдэд зарим нэг өрөөг 2-3 тусламж үйлчилгээнд гихчлэнгээр ингээд ашиглаж байгаа учраас бүгдийг шууд гаргаад ингээд тусламж үйлчилгээнд ашиглахад бас тулгамдаад байгаа асуудал зөндөө байгаад байгаамаа. За ингээд бидний хамгийн гол тулгамдж байгаа эдгээр асуудлууд байна. Эдгээрийг одоо хэрхэн яаж шийдвэрлэх вэ? Эдгээрийг шийдвэрлэвэл бидний тусламж үйлчилгээний чанар хүртэнд бас илүү сайжрах юм а гэдэг үднээс энэ дээр тусгаж өгсөн байгаа. За хамгийн нэгдүгээрт би сая хэлсэн өрөө байрны хөрөлцөө мөн одоо хүртэл яг ингээд 2001 оны барилгад үйл ажиллагаа явуулж байгаа. Хамгийн тулгамдж байгаа өрөө гэх юм бол сэргийн эмчилгээний өрөө, пиц эмчилгээний өрөө, лабораторийн өрөө, өдрийн эмчилгээний өрөө гэх мэт чинь бас ингээд дутагдaltaй өрөөнүүд байдаг. Гэсэн хэдий ч бид боломж бололцоогоор бас ингээд төгчүүлээд тусламж үйлчилгээгээ иргэдтэй ингээд тасралтгүй үзүүлж явж байгаа. Харин 2022 оноос одоо ингээд барилга баригдаад шинэ барилгад ашиглалтанд ороод ирэх юм бол бүх яг шаардлагатай өрөг зориултынх нь зориултаар нь яг ашиглаад тусламж үйлчилгээ илүү чанартай, илүү иргэдэд хүртээмжтэй хүрэх байхаа гэж бодож байна. За дараагийн асуудал бол хүний нөөцийн хангалж эмч ажилчдын ачаалал байгаа даа. За энэ маань юу вэ гэхээр ерөөхдөө бид түрүү хэлсэн манайх одоо 4-5 оронтой дутуу дээрээс нь яг баг хариуцсан сувлагчдад дандаа ажил хавсарч хийдгээ. Нэгээс хоёр ажлыг дандаа хавсран гүйцэтгэдэг. Тийм учраас хүн эмч ажилтны ачаалал маш их байгаа. Дээрээс нь бичиг цаасны ажил анхан шатны эрүүл мэндийн төвүүдэд мөн адил сум өргөдөр яг адилхан маш их байдаг. Тэгэхээр зарим тохиолдолд одоо ингээд иргэд бас ирээд яг ингээд нөгөө хүн ихтэй үед орж ирэл за нэг одоо юу гэдэг тэнд нэг сувлагч тариа хийгээ байж хаад энэ талд нэг одоо юу гэдэг нэг бас нэг бичиг ч юм уу яг сувлагчтай холбоотой нэг зүйл хүсэл орж ирэн тэнд нь хийгээ байж хаад ингээд нэг жоохон хитэн минут ч юм уу хүлээх тохиолдол гардаг. Тэр үед бас айгүй их иргэд ингээд бухимдалтай байдаг. Тэгэхээр бас эмч ажилчид маань ингээ ачаалалтай. Дээрээс нь анхан шатны эрүүл мэндийн төвдөр залуу боловсон хүчрүүд одоо аюух доктор суушил муутай байгаа. Яагаад тэгэхээр нөгөө л нэг хүн 2-3 ажил хийж гин. Тэгээд тэрнтэй холбоотой ажлын ачаал маш их байгаад байгаа учраас тэрнээс аюух хальширч гин, шантарч гин. Дээрээс нь бас зарим нэг тохиолдолд иргэдийн бас иргэдтэй эмч ажилчтай хоорондын үйл ойлголцоос болсон бухимдал аюух бас байдаг. Тэрийг залуу боловсон хүчин маань бас нөгөө аюух хүн дээр тусгаж байгаа. Тэгээд аюух шантраад одоо ажлаа орхиж гарах тиймэрхүү тохиолдол аюух байдаг. Тэгэхээр манай өрхөөрөлтөнд төвөөрөнд дандаа шинэ залуу боловсон хүчин ихтэй. Сувлагч нарын хувьд бол ихэвчлэн дандаа 5-аас 10-аас дээш жил ажилласан хүмүүс байгаа. Тэгэхээр одоо өрхөөрөлтөнд төв буюу анхан шатны эрүүл мэндийн төвдөрөө доктор суушилтай ингээд цаашид ажиллах хүсэлтэй байгаа залуу боловсон хүчин болон олон жил ажилласан эмч ажилчтай бас та бүхэн маань дэмжиж ажиллах юм бол бид нэр бас эмнэлгийн тусламж үйлчилгээ чанартай хүртээмжтэй хүрэх тал дээр илүү сайн анхаарч ажиллах болно гэдгийг энэ ташинд хэлэх гэсэн. За тэгээ төр орсон суугчдын асуудал яалч үр хэлэх асуудал. За энийг гэхдээ бас яг ингээд аймгийн
төвдөр одоо орсон сууж байгаа сумын харьяатай иргэдэд бол буруу гэдэг байгаа зүйл биш. Гэхдээ яалтчгүй бид нэр яг одоо жишээлбэл би 7300 хүн ам манай үндсэн хүмүүст гэтэл би түрүү хэлсэн 1100 орчим хүн ахаа төр орсон суугч байгаа. Одоо би жишээлбэл өөр дөөрн жишээ авч яриа л да. Би өдөрт нэг 50 хүн үзлээ. Би ингээд өдөрт заримдаа ингээд яг үздэг байхгүй юу? Тэр бол өдөр болгон дүн шинжилгээ хийж чадахгүй. Гэхдээ зарим тохиолдолд би 50 хүн үзлээ гэхэд тэрний 20 гаруй ч муугч орчмын заалттай өдөөний хүмүүс байдаг. Тэгэхээр би яг өдөржингөө нөгөө өдрийнхөө үзлэгт амбалтаар хөөсөлт дарагцаараад миний цаана одоо миний хариуцдаг гудамны би очих ёстой ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгэхээр би нөгөө 50 хүнээ үзнэ. Дээрээс нь 50 хүнээ 20 хүн чинь хөдөөсөм хүн байл би тэр хүмүүс тусламжуулж үзүүлсээр хагаад яг гадуур гэрээр явах нөгөө очих ёстой тусламжуулалтыг бусад иргэдтэй ингээ хүргэх цаг зав нь бас аюу хомос болчиход байдаг байхгүй. Тэгэхээр яалтчгүй энийг бас ярихгүй болохгүй болчиход байгаа. Энэ түрүү орсон суугчдын хувьд бол тэгээд юу ярих гэдэг нэг гол асуудал юу ярих гэдэг нь вэхээр би ингэдэг байхгүй одоо жишээлбэл та ингээд манай одоо ингэж 2001 онд төрсэн хүүхэд жишээлбэл 2001 онд ингээд ээж нь төрөөд за тэр хүүхэд чинь томорсоор одоо бараг 20 гаруй настай болчихсон. Тэнгүүд өөрөө дахиад төрөөд ороод ирж байгаа хөдөө сумын хаягтай. Тэгээ ингээд бүр үе үед манай ингээд байл. Тэгэхээр ингээд та ингээд 20 жил ингээд 20 гаруй жил 7-8 жил болсон байж та одоо ингээд шилжилж болдгоо мó үндсэн манай хаягтай болж болдгоо мó гэхээр сумандаа ингээд бас нэг одоо юу гэдэг зарим нь малтай, зарим нь хашаа хороотой ч юм уу иймэрхүү нөхцөл байдал болохоор шилжиж ирэх боломжгүй байдаг. Тэгээ би байнгын энд амьдардаг. Яалтчгүй танай өрхийн хэмжээс тусламжуулах авах зур арга байхгүй. Тэгсэрнээ шилжиж ирэх ямар ч боломж байхгүй. Тэгэхээр чин одоо тэр хүмүүс бидэд тусламжуулах үзүүлэхгүй гэх арга байхгүй. Дээрээс нь үзүүлээд байхаар нөгөө би хүрэх ёстой хүндээ хүрч үлсэж чадахгүй байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энийг одоо бодлогын төвшөнд нь яаж зохицуулах юм те? Одоо нөгөө үндсэн тэр сумын ирээлэндээ төв бол одоо угны хүмүүст үлсэх ёстой гэд ингээд бяддаг. Тэгсэрнээ иргэд маань тийшээ явж чадахгүй. Өөрт ойр өрхөөлөндийн төсөнд тусламжуулах аваад шүү дээ. Энийг ямар нэгэн аргаар бас бодлогын төвшөнд нь шийдвэрлээд ирэх юм бол бидний бас үндсэн хүмүүстэй хүрч үйлчлэх цаг цав гараад илүү тусламжуулах юм сайжирна гэж бодож байгаа. За эмчнэрийн төгсөлтийн дараах мэргэжил болгох сургалтанд хамрагдаж байгаа. Би тэр үеэс манай өрхийн хэлнэд 4 эмчтэй 4 эмчийн маань одоо 3 нь дандаа залуу боловсон хүчин байгаа. Гэхдээ өрхийн хэлнэд төвдөрөнд доктор сурчлалтаа одоо миний би гэхэд би 7 дахь жилдээ ажиллаж байна. Тэгэхээр бас харьцангуй өөрийгөө өрхийн хэлний төвдөр доктор сурчлаа. Цаашдаа бас илүү ажиллах хүсэл сонирхолтой ингээд залуучууд их байдаг. Тэгэхээр эднэрийн дэмжиж төгсөлтийн дараах одоо нөгөө нэг те хүүхдийн эмэгтэйчүүд доктор эсвэл эхо ч юм уу иймэрхүү чиглэлээр ингээд болгоны төвшөнд нь шийдвэрлээд сургах нөхцөл боломжийг бүрдүүлж өгөх юм бол энэ цаашдаа янхан шатндаа ажиллах хүсэл сонирхолтой залуучууд чинь илүү ингээд нөгөө иргэдтэй одоо мэддэг болсон иргэдэн бас эмчийг мэддэг болсон чинь тусламж үйлчлэгээ илүү хүртээмжтэй байх байхаа гэж бодож байгаа. За тэгээд дээрээс нь өрхийн хэлний төвдөр одоо ажиллаж байгаа зарим нэг эмчнэр бол уламжлалт төгссөн эмчнэр байгаа гэдэг. Жишээлбэл одоо би уламжлалт төгссөн. Тэгэхээр хууль эрх зүйн орчныхоо хүрээнд бол одоо уламжлалт төгссөн эмч Европын чиглэлээр, эхоны чиглэлээр ч юм уу хүүхдийн чиглэлээр сурах боломжгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг одоо бас орон нутгаас одоо ингээ олон жил ингээ доктор сурчлалтаа ажилласан эмчнэрийн бодлогын төвшөнд нь бас одоо зохицуулт хийгээд ингээд төсөлт илгээвэл бас арга зам бид юм болов гэсэн үгнээс ингээд танилцуулж байгаа. За тэгээд сувилагч нарын хувьд бол бас энэ сургах тал дээр одоо жишээлбэл манайх дархлаажуулалтаар нэг сувилагчаа сургасан байгаа. Одоо 22 онд дахиад дархлаажуулалтаар бас нэг сувилагчийг дээрээс нь сэргээн засах эмчилгээний сувилагч гэж бас байх хэрэгтэй. Тэрийг бас сургах. Дээрээс нь одоо төхөн сэргээх гэх ингээд бас нөгөө богино хугацааны ийм сургалтуудад бас сувилагчныг дараатаагаар хамруулах бас юм хүсэлтэй байгаа. Ерөнхийдөө бол эмчнэрийг ч гэсэндээ богино хугацааны одоо 3-6 сарын ийм сургалтуудад хамруулвал зүгээр ах гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр 2 жилийн эрсдэнтүүдэд ингээд сурахаар 2 жил тэр хүнд ингээд ажлын байран дээр байхгүй болчихно. Тэр хооронд дахиад нэг шинэ эмч ирээл дахиад ажиллана. Бас тэгэхээр тусламж үйлчлэгээ маань залгаардах янз бүрийн тохиолдол үүсч болохоор ерөнхийдөө бол анхан шатндаар ажиллаж байгаа хүн заавалчгүй тэгэж 2 жил мэлдэхгүйгээр богино хугацааны мэргэжил дэвшлүүлэх олгох ийм сургалтуудад хамруулвал илүү үр дүнтэй авах болов уу гэж бодож байгаамаа. За энэ дараагийн асуудал маань болохоор зэрэг шинжилгээ байгаа. Одоо энэ хамгийн гол тулгамдаад байгаа нь одоо иргэд та бүхэнд байгаа. Дээрээс нь бидний бас ачааллыг маш их нэмэгдүүлж, иргэдийн бухимдлыг бас маш их төрүүлдэг асуудал. 2021 онд 6 сараас эхлээд анхан шатны эрүүл мэндийн төвүүд
шинжилгээ төвөдийн эмчнэр шинжилгээ бичих хэрэггүй болсон. Энэтэй холбоотойгоор хүмүүсийн нөгөө юу дэвд нөгөө нэг чирэгдэл маш их үүсээд байгаа байхгүй. Одоо та бүхэн мэдчихэж байгаа шүү дээ. Нэг шинжилгээ өгөхөр анх бол хууч бол одоо өрхийн эмнэлгээс ирээд бичгээ аваад тэгэл лабораторид очиод хүчдэг байсан. Одоо бол жишээлбэл жирэмсэн дээр ярил л да. Жирэмсэн манай дээр ярих хяналтанд орлоо. За дэвтрийн нэрлэг үзлэгтээ орчоод зөвлөгөөх кабинет гэж жирэмсэн үздэг газар байгаа шүү дээ. Тэнд очиод нөгөө шинжилгээгээ шивүүлнэ. За шивүүлчихэд маргааш өглөө Намбалтор дээр очиод дахиад парк код аавна. Тэгээ парк код авчаад шинжилгээг өгнө. Ингээд ямар ч 3-аас 4 үе шаттайгаар дамжиж явж нэг шинжилгээ өгч байгаа байхгүй юу? Ахмад болон бусад насны хүмүүсийн хувьд бол за яаж шинжилгээ өгөх юм гэхээр за юу яа өрхийн эмнэлэг дээр ирээд 13 маягтай аавна. Үзүүлнэ. Үзээд бидний шаардлагатай гэвэл 13 маягтыг хийж өгнө. За тэгээ 13 маягтай хийж өгөнгөт нөгөөхөөрөө цагаа авна шүү дээ. Мэдээж 1800 ч юм уу эсвэл амбалтор дээр очиод ингээд цагаа авчиж байгаа. За тэгэнгүүт цаг нь одоо зарим ачаалттай зүрх судас дотордор ч юм уу нэг нэлээд их цагийн дараа бас зарим тохиолдолд олдоод байгаа шүү дээ. За тэгээ цагаа аваад нөгөө газар очиж үзүүлээд тэгээ эмч ингээд үзээд хэрвээ шаардлагатай гэвэл шинжилгээг нь бичиж өгнө. Иймэрхүү маягаар одоо бол ингэ явж байгаа. Энэ бас иргэдэд аягүй их бухимдалтай байна гэж би харж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр иргэд хурж ирээд шинжилгээ өгөх гээд тэгж байна. Одоо ингээд баг шинжилгээ өгөхгүй байж байгаа нэг ингэхийн хүндрэх юм байна. Яшиг шинжилгээ тэгжсэн дараа одоо цаг алдаж байгаа зүгээр имийг бичээд өгчих. Яшиг имээ аваад уучи ч гэдэг юм уу. Иймэрхүү тохиолдол бид нэр дээр аягүй их нөгөө бухимдал ярддаг учраас энийг зайлшгүй ярихгүй бас болохгүй байгаа даа. За энэс гадна энэ дээр бас хэвтэг хүчиг 13 маягт гэд бас байгаа. Одоо ерөөхдөө нөгөө 13 маягтыг тэр болгон хүн болгонд бичиж өгөх боломжгүй болчихсон байхгүй юу? Яагаад тэгэхээр бид нар ч одоо ажлын үзүүлэлтэнд бид нар бас ингээд цаашаа хагас жил бүтэнчлээ ажиллаад өгнүүлдэг. Тэр үзүүлэлтэн дотор манайх 7000 хүнтэй байх юм бол тэр 7000 хүнийхээ зөвхөн 5% нь л 13 бичиж дараагийн шатлаар үйлгэх хэрэгтэй. Тэрнээс хитрэх юм бол бид нэр ажиллаа ингээд муу хийсэн байна гэдэг өгнүүлнэ гэсэн. Тэгэхээр 5% нь гэхээр чинь нэг 300 гаруй хүн л байгаа шүү дээ тий. Тэгэхээр бид нэр орж ирээд 13 аавынхыг хүссэн хүн болгонд бичиж өгч болохгүй гэсэн. Эхлээд анхан шатны эмч үзээд тэрийг тэнд нь эмчлэх боломжтой байл эмчлээд эмийн зөвлөөд ингээд хянаад за тэгэхэд үнэхээр тэр эмчилгээнд үр дүнгүй эмчийн битсэн эмчилгээнд үр дүнгүй тэр байгаад байвал дараагийн шатлаа илгээнэ. Тэрнээс шууд ингээд шат алгасаад 2 дугаар шатлал руу очих бас боломжгүй болсон байгаа шүү. Энийг бас ташин та бүхэн сануулъя. За тэгээд онцлогоо шинжилгээний одоо өрхийн эрүүл мэндийн төвдөө би тэр онцлогоо шинжилгээ хийдэг гэж хэлсэн. Гэхдээ онцлогоо шинжилгээ бол ерөнхийдөө дандаа төрөвчлсөн онцлогоор хийгдэж байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл тах тэмбүү гэхэд төрөвчлсөн онцлогоор нөгөө өндгнөөс нь тус аваад тий БЗ гэхэд төрөвчлсөн онцлогоор шээсэн шинжилгээ гэхэд бүрэн автомат биш хагас автомат энэ жижиг оврын анализатор буюу аппаратаар ингэж хийдэг. За тэгээд сахар гэхэд бас ингээд нөгөө захын цуснд нь ингээд өндгнөөс нь тусаад иймэрхүү төрөвчлсөн маягийн шинжилгээнүүдийг одоо өрхийн эмнэлэг дээр хийж байгаа. Яг энэ нөгөө нэг бүрэн автомат шээсний анализатор, биохимийн аппарат, цусны ерөнхий шинжилгээний аппарат энэ төр өрхтөр байдаггүй учраас ингээд шинжилгээ бас онцлогоо шинжилгээ хийхэд бэрхшээлтэй тулгамдж байгаа. Хэрвээ энийг ингээд иргэдэд чирэгдэлгүй болгоё гэвэл өрхийн эрүүл мэндийн төвдөрөө бас шинжилгээ энэ аппаратуудыг ингээд шийдэд өгчих юм бол бид нэр бас хүний нөөцөө сургаад тий одоо ингээд шинэ байранд орох чончин лабораторийн өрөөг тогтчуулаад өрхийн заавал тэр хүнийг амбулатор руу явуулаад авах. Зарим нэг тохиолдолд бол бид нэр ингээд шинжилгээ ингээд хараад эмчилгээгээ бичиж тэр хүнийг эрүүлжүүлэх бүрэн боломж байгаа шүү дээ. Тэгэхээр шинжилгээгээ бас өрхийн эрүүл мэндийн төвдөрөө авдаг болчих юм бол иргэд та бүхэн бас чирэгдэлгүй аяга айтайхан болно. Тэгээд дээрээс нь энэ их нөгөө иргэд эмч ажилчдын хоорондын үсэд байгаа бухимдал маань гайгүй болоод ирнэ гэж бодоод байгаа байхгүй. За дээрээс нь 2 дугаар шатлалын эмнэлгийн ачаал бас буурна. За амбулаторийн битсэн эмчнэрийн жор байгаа. Энийг гэхдээ хүмүүс нэг сайн мэддэггүй байх. Нөгөө нэг бид хэд бас ирж байгаа хүмүүст хэлдэг л дээ. Ерөөдөө одоо ингээд нөгөө цагаан аваад тэгээ үзүүлчихэд эренгүүт энийг бичүүлээд ирж байгаа шүү дээ тий. Тэгэхээр амбулаторийн зарим нэг эмчнэр бас 40 гаруй эмчнэр байт юм байлаа нэгцэн эмнэлгийн. Тэгэхээр тэр эмчнэр жор өөрөө бичих хэрэгтэй байхгүй юу? Ууг нь л заавал ч өрхрөө бас тэр хүнийг өрхтөрч ирэхэд дахиад нөгөө ойчирч байж байгаа шүү дээ тий. Дахиад тэнд ойчрол үзүүлчихэл дахиад өрхийн эмнэлэг дээр ирээл дахиад ойчрол нөгөө эмээ бичүүлэх гээл. Тэгэхээр ууг нь хэрвээ таны үзүүлсэн эмч жороо бичих хэрэгтэй. Бид нар тусгай ирэх гэж авдаг байхгүй. Тэгэхээр тэр ирэх нь байдаг бол та тэр эмчтэй хэлээ шууд би өрх рүү ингээ явах боломжгүй байна. Ингээд имээ бичээд өгчгөө гэх юм бол тэр дотор юмнууд чинь хөнгөлтэй байвал тэр эмчээр ингээ бичүүлэх боломжтой байдгийг шүү. Тэгэхээр заавал ч бас ингээл өрх дээр очиад дахиж очиолоод нэгээр та хэд бас чирэгдэлтэй байгаа. Дээрээс нь ирээд дахиад өрх эрүүл мэндийн төвийнхээ ачааллыг бас нэмээд байгаа шүү. Тэгэхээр энэ тал дээр хүмүүс сайн мэдгүй байгаа. Энийг бас цааш нь сайн дамжуулж хийж өгөөрэй. Тэгээд
За дараагийн асуудал маань болохоор өдрийн эмчилгээ байгаа. Би түр хэлсэн манайх боломжоор өдрийн эмчилгээг нэг дор ингээд 3-4 хүн суугаад нэг тариагаа хийх боломжтой болго тогтчулсан. А гисэн хэдий ч одоо нөгөө өрхийн хилэндээ төгөөр стор нээгээд эмчилгээ хийх боломжтой ингээд хийж байгаа шүү дээ. Тэгэхээр ахмад настан нөгөө хөдөлмөрийн чадвартай ч юм уу эрдэнэ даатганы төлцөө иргэд маань ингээд эмчтэй өрхийн эмчтэй ирж үзлээ стор нээлийг хийлгэжэд дахиад гаднаас хувийн эмнэлэг те эхон таруулчаад одоо эхон таруулж эхоных нэмж байхын тусалтаараа бичээд өгчөнгүүт манай дээр авчиж дахиад хийлгэнэ гэдэг байхгүй. Тэгэхээр энэ 2020 оны 4 сарын 20-ны А36 гэдэг эрүүл мэндийн газрын даргын журамтай ууг нь журам байдгийг бид нар тэгээд ирж байгаа хүмүүст ууг нь тайлбарладаг байхгүй. Үгүй их чи ингэ журамтай штэ. Яг одоо тэр эхоны над битсэн эмч ууг нь совилогч нь хийх ёстой штэ. Амбулаторын эмч ингээд эмчин битсэн бол совилогч нь ингэ хийх ёстой маа. Ингээд манай дээр ирэх хэрэгтэй. Манай дээр бол одоо яаралтай журмаа те. Эсвэл манай өдрийн эмчилгээ эсвэл манай эмчийн битсэн эсвэл бүр нөгөө хотын эмнэлгүүд байгаа штэ. Хотын шатлаас ирсэн хүмүүсийнхийг хийх штэ гэдэг хэлгээр тэгэл уурлаад байна. Юу яриад байгаас та би энэ багийн ингээл гаштай тэгээ боо юм бол. Тэгээ ийм журам бас байд юм аа. Тэгэхээр энийг энэ дээр бас ингээд та бүхэн танилцуулаад та нар ч гэсэн одоо өөрснөө үзүүлж байгаа газараа шаардлага тавих тэгээ асууж тодорлох бүрийн хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энийг сайн мэдчих юм бол хин эндээ бас тохиомдол асуудал чирэгдэл үүсэх байхаа гэж бодож байна. За ингээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Бидний үйл ажиллагааг дэмжиж бидэнд тулгамдж байгаа асуудлыг бүгдээрээ сайхан хэлцэж шийдвэрлэхээр ирсэн. Тэгэхээр бүгдээрээ сайхан санал бодоо нээлттэй чөлөөтэй илэрхийлээд ямар гарц гаргалгаа байгаа, ямар шийдэл байгаа, яавал бас ингээд өрхийн хэлний төв маань иргэдтэй илүү чанартай, хүртээмжтэй, хамгийн гол нь хүртээмжтэй тусламж үйлийг үзүүлж чадах юм бэ гэдгийг бас та бүхний санаа бодол маш чухал шүү гэдгийг хэлье. За баярлалаа. За үйл ажиллагааныхаа чиглэлээр үйл ажиллагаагаа маш их дэлгэрэнгүйгээр тайлбарсан буян жаргал эмчтэй баярлалаа. За тэгээд 22 онд бас тавд маань шинэ өрхийн төвтэй болно. За эмч ажилт маань тэндээ бас нөхцөл болцоогоор хангагдаад үйл ажиллагаа явуулна. Тавд маань шинэ өрхийн эмнэлэг дээрээ үргэлжлүүлэх нэ. Тэгэхээр та бүхэндээ бас баяр хүргье. За тэгээд дараагийн асуудал гэх юм бол бид түрүүн та бүхэндээ бас хэлсэн энэ төрлийн байгууллага төслийн байгууллагатай хамтраад энэ үйл ажиллагааг явуулж байгаа. Энэгээр онцлогтой тийм ч учраас бас яг энэ 2-3 дугаар багийг сонгож ингэж авсан байгаа шүү гэдгийг хэлсэн. За энэ тэгээд энэ төсөлтэй холбоотой энэ хийж хэрэгжүүлж байгаа ажилтай холбоотой ажлынхаа талаар нийгмийн бодлогын хэлцээ ахлах мэргэжил наран чимэг бас Монголын гэр бүл судлаачдын мэргэжлийн холбооны Баянгар аймаг төлөөлөгчөөр ингэж ажилладаг. За таныг одоо энэ талаараа бас мэдээлэл хийгээч гэж урьж байна. За ингээд энийхээ дараагаар нийт иргэдээс санал авна. За уг нь бол 4 журмынхаа дагуу бид бүхэн оролцогчоор бүртгэгдсэн иргэдээс санал аваад явах хэрэгтэй байгааг хэдийч гэсэн өнөөдөр бол та бүхэн одоо босоод ингээд санал авлаа хэлэхэд чөлөөтэй шүү. Өчигдөр бас эмнэлгийн салбартай холбоотой асуудлуудаар бас эмнэлгийн албан хаагчид ажилчид оролцсон. Энэ дээр бас хүний нөөцтэй холбоотой асуудал, тэр төрөөчн суугчтай асуудал, их мэдлэгээр энэ саналууд бол гарсан. Өнөөдөр ямар хүндрэлтэй асуудлууд байна. Засаг дарагч гэсэн энэ дээр бас тодорхой хэмжээгээр үүрэг даалгавар өгсөн. Хүрэлцээг байгаа эмч эмнэлгийн ажилчдынхаа юу гаргаж судалгаа гаргаж өгөөч. Биднээс энийг үе шатаагаар цаашдаа бол энэ боловсон хүчний хөрөл нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллана гэдгийг бол өөрийн биеэр бас хэлсэн байгаа шүү. За ингээд нарж үтэн хүрч байна. За сайн байцгаана уу бүгдээрээ энэ өглөөний мэнд хүргэе. За Швейцарын хөгжлийн агентлаг нийгмийн эрх хариуцлагыг бэхжүүлэх олон улсын байгууллагын санхүүжилтээр Дэлхийн банктай хамтран Дэлхийн зүйн Монгол олон улсын байгууллага одоо Монгол улсад элдвүүд байдлыг сайжруулах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх энэ одоо төслийг хэрэгжүүлж байгаа Монгол улсын хэмжээнд. За энэ одоо үйл ажиллагааг дэмжиж манай аймагт 2 төрийн бас байгууллага маань төрийн байгууллагуудаа хамтарч ажиллаж байгаа. За өнөөдрийн энэ нийтийн сонсголын үйл ажиллагаанд Хонгорын зүүн төрийн бас байгууллагын төлөөлөгч Сүмжтмаа тэнд хүрэлцэн ирсэн байгаа. За миний бие нийгэм болон хэлтсийн ахлах мэргэжилтэд хийдэг мөн Монголын гэр бүл судлаачдын мэргэжлийн холбооны Баянгар дахь төлөөлөгчөөр ажилладаг байгаа. За 2020 оноос Монголын гэр бүл судлаачдын мэргэжлийн холбоо ажилласнараа англи засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт бид нэр төрийн байгууллагуудаа хамтарч олон одоо бодлогын ажлуудыг оруулсан.
Мөн одоо та бүхэн мэдж байгаа энэ Эрдэнэ намтал хайрхны үрд хормын ордон баригдаж байгаа. Тэнд гэрүүлийн зөвлөгөөг төв байгуулах. За мөн одоо иргэдэд зориулсан гэрүүлийн боловсрол болох сургалтын модулыг боловсруулах гэх мэтчлэн энэ ажлуудыг бол төрийн байгууллагатай хамтарч бид нар хэрэгжүүлж байна. За өнөөдрийн энэ хүү төслийн хүрээнд бол аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 12 сарын 14-ний 135 дугаар тогтоолоор аймгийн хэмжээнд энэ төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулсан юм. За энэ ажлын хэсэг нь одоо аймгийн засаг даргын тамгын газрын дарга одоо инхшрал даргаар ахлуулсан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд байгаа төлөөлөгчид мөн одоо яг энэ чиглэлээр ажиллах төрийн байгууллагын төлөөлөл мөн олон улсын байгууллага төрийн бас байгууллагын төлөөллөөс бүрдсэн 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг одоо байгуулагдаад ажиллаж байгаа юм. За энэ ажлын хэсгийн маань өнөөдөр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албатай хамтарч өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлийн энэ нийтийн сонсголыг зохион байгуулж байгаамаа. За отож нумгийн өрхийн эрүүл мэндийн төвийг сонгосон гол шалтгаан бол бид нар орон нутгийнхаа одоо төрийн байгууллагуудтай хамтарсан за мөн одоо эрүүл мэндийн газар өрхийн эрүүл мэндийн холбоо Баянгур сумын тамгын газартай хамтарч бүх одоо энэ өрхийн эрүүл мэндийн төв болоод энэ багуудын одоо судалгааг хийсэн. За энэ судалгаан дээрээс харахтаа отож нумгийн өрхийн эрүүл мэндийн төв бол өөрөө маш их одоо залуу хүний нөөцтэй хүний нөөцийн хувьд бол сая одоо Бонжир хэмжээ танилцуулахад гарч байна тийм. Одоо бас тодорхой хэмжээгээр энэ залуучууд маань хийхийн төлөө, болгохын төлөө маш их зүтгэж байгаа. Ийм бас зүтгэл харагдсан. Тэгэхээр төслийг хэрэгжүүлэхэд гол нь тэр хүмүүсийн хэрэгцээ оролцоогч чухал учраас отож нумгийн өрхийн эрүүл мэндийн төв сонгогдсон. За мөн одоо орон нутгийн хөгжлийн сан гэж та бүхэн мэдж байгаа. Хэдхэн хоногийн өмнө та бүхэн иргэдийн нийтийн хуралдаа сууж орон нутгийн хөгжлийн сангаар 2023 онд манай багт юу хийж хэрэгжүүлэх ёстой вэ? Баянгур сумд ямар асуудал тулгамдж байна гэдэг талаараа та бүхэн саналаа өгсөн байхаа гэж ингэж бодож байна. За энэ үйл ажиллагаа бол одоо шинэ журмаараа 6 сар хүртэл үргэлжлэх ёстой. Захимаар бид нэр өгж болно, цаасан бичгээр өгж болно. Мөн одоо бүлгээрээ нэгдээ тий ахмадууд нийлээд одоо саналаа нэгтгээд өгж болно. Залуучууд нийлээд саналаа өгж болно. Тийм ээ. Гэх мэтчлэн энэ одоо аргачлалыг бид нэр ашиглаж орон нутгийн хөгжлийн санд одоо 2 3 дугаар багийн иргэдийг одоо оролцуулах тал дээр бид нэрс аргачлалын дагуу арга зүйн зөвлөгөө өгнө. За энэ одоо төсөл хөтөлбөрийн хүрээнд бол бид нэр мэрэгжлийн байгууллагуудтай бол үндсэндээ өнгөрсөн хугацаануудад бол тохирч одоо сургалтаа хийж одоо багийн дарга нийгмийн ажилтан өрхийн эрүүл мэндийн төвийнхэн эрүүл мэндийн газрын одоо удирдлагууд Баянгур сумын удирдлагууд гих мэтчлэн хүмүүсийг бид нар бол сургаж бид нар бол нэг зорилгын төлөө бол нэгтцсэн байгаа. За одоо бид нар өнөөдрөөс эхлээд одоо нийтийн иргэдрүү чиглэсэн үйл ажиллагаа маань эхэлж гэнэ гэж та бүхэн ойлгож болно. За тэгэхээр та бүхэн энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой. За цаашдаа бид нар бол энэ орон нутгийн хөгжлийн сан яагаад ач холбогдолтой юм бэ? Бид одоо саналаа өгснөөр яах юм бэ? Ер нь одоо энэ иргэдийн одоо хяналт те төрийн байгууллагатайгаа хамтран ажилласнаар зөвхөн одоо өрхийн эрүүл мэндийн төв тэр нь болж болохгүй байна. Багийн дарга юм хийхгүй, нийгмийн ажилт юм хийхгүй ингээд суугаад одоо шүүмжлэл суухаасаа илүү бидний одоо оролцоо ямар байна? Тулгамдж байгаа юм хамтран ярилцаж гарч шийдлийн гаргаж хамтын хүчээр зүтгэх нь бол илүү чухал гэдгийг бид нар бол илүү ойлгуулж одоо та бүхэнтэй хамтран ажиллах юм аа. Тэгээ өнөөдрийн энэ бас нийтийн сонсголт хүмүүсээс их идэвхтэй оролцуулсан одоо багийн дарга нартай Сурзанбаатар дарга, Батэлэл дарга та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлхийг хүсэж байна. За тэгээ өнөөдрийн сонсголын үйл ажиллагаанд манай ажлын хэсгээс гадна иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаныхан байна. За мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн одоо ерөнхий эмчж авсан дарга маань хүрэлцэн ирсэн байна. Эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн хэлтсийн одоо холбогдох мэрэгчлэтнүүд ирж одоо та бүхнийг одоо сонсохоор хүрэлцэн ирсэн байгаа. За мөн одоо отч намган өрхийн эрүүл мэндийн төвийн чинь 2 эмч одоо ингээ хүрэлцэж яриад ингээд оролцож байна. За тэгэхээр тэгээд төслийн одоо багийнхан маань бас сууж байгаа нэг онцлогтой. Тэгэхээр та бүхэн буян жаргал энэ дарга бол одоо ингээд өрхийн эрүүл мэндийн төвийн ийм асуудал тулгамдж байна. Ийм одоо үйлчлэг та бүхэнд үзүүлж байна гэж танилцуулгатай холбоотойгоор ер нь өрхийн эрүүл мэндийн төвөөс тусламж үйлчлэгээ авахд та бүхэнд ямар асуудал тулгамдж байна вэ гэдэг талаараа их сайхан илэн далангуй ярилцаарай. Эндээс та бүгдийн бидний гарт шийдэл бас их чухал юм шүү. Тэ яагаад гэвэл бид нар отч намган өрхийн эрүүл мэндийн төвийг шинээр нэгдүгürt барилга баригдаж байгаа. Яг тэр стандартаар батлагдсан энэ тусламж үйлчлэгийг үзүүлэхэд бид одоо хаана гарц гаргалгаа бидэнтэй
байнгын одоо төсөв хөрөнгө нэг айхтар төсөв мөнгө орохгүй ч гэсэн шийдэх боломжтой ямар ажлууд байна. Бид нэр одоо ингээ харилцаан дээр бид нар бас иргэдтэй ойлгуулахгүй байна тий. Үнэхээр ийм журам байгаа шүү. Энэ журмыг одоо та бүхэн мэдэх хэрэгтэй байна гэдэг үл бид нэр та бүхэн зориулсан 2 3 дугаар багийнхан зориулсан бид нэр мэдэх хэрэг үзэсгэлэн зохион байгуулна. Тэр мэдэх хэрэг үзэсгэлэн дээр яг үхээр одоо ингээд бүх одоо аймгийн хэмжээний тоо, баримт, төсөв, хөрөнгө ямар барилга яаж баригдаж байгаа, ямар үйл ажиллагаа явж байгаа, иргэн та ямар эрхтэй, та ямар үүрэгтэй те бүх одоо тийм мэдэх хэргийн юм үзэсгэлэн бид нар гаргана. Тэгээ тэн дээр ихэд одоо энэ журмын дагуу та одоо тэр журмын талаар та мэдээлэлтэй үл тэгж бухимдахгүй шүү дээ тий. Бухимдаж одоо стресстэж өөрийгөө эрүүл мэндэ хохирохгүй шүү дээ. Гэх мэтчлэн ийм чиглэлийн ажлууд хийн. За мөн одоо та бүхэн зориулсан 25-аас 30 хүний бүрэлдэхүүнтэй бид нар хит хит удаагийн хэсэгчсэн сургалтыг зохион байгуулна. Энэ сургалт үйл ажиллагаанд та бүхнийг бас багаасаа одоо зар өнгөд идэвхтэй сайн оролцоорой. Бусад хүмүүстэй энэ мэдээлэлээ очиж түгээгээрэй те. Бидний дараагийн сургалт, дараагийн үзэсгэлэн энэ болгон та бүхэн бас идэвхтэй оролцоорой гэж ингэж хэлэх байна. За нөгөө талдаа бид ойрын одоо ажлууд маань энэ 8 сар хүртэл бид нар ийм ажлууд хийнэ. Магадгүй бид нар 8 сар хүртэл биш үү? Отч намган өрхийн эрүүл мэндийн төв багуудын одоо багууд дээр бид ингэж ажиллах боломжтой байна гэдэг. Энд чинь мэдээж шин зүйл бид нар хийж байна. Биднэрт алдаа оноод байгаа. За эндээс сайн зүйл юм гарлаа. Цаашдаа энийг одоо аймгийнхаа хэмжээнд түгээн дэлгэрүүлье. Багуудын хүрээнд түгээн дэлгэрүүлье гэдэг бид нар загварыг гаргаж ирэх юм аа. Тийм учраас та бүхэн энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой гэдгийг хүсэх байна. За тэгээд та бүхэн биеэ барихгүй. За ингэж хэлчихээр бурлалчих юм болоо манай өрхийн эмч одоо би одоо өрхийн эмч дээр очиж үзүүлдэг юм чинь одоо өрхийн эмч надад гомдчих юм болоо гэж бодож болохгүй гэдгийг би та бүхэнд анхааруулж хэлэх гэж байна. Бид нэр өнөөдөр элен далангүй байгаа байхгүй болохгүй бүтггүйгээ харилцан энд сайхан ярилцчихэж дараагийн одоо өнөөдөр энэ та бүхний сонсоод сууж байгаа мэргэжлийн байгууллагууд одоо бодлогын одоо тий шийдвэр гаргах эрх бүхий хүмүүс бүгд сууж байгаа учраас дараагийн гарцыг би тайна. Хаана алдаа оноо хэдүүлээ алийг засах вэ гэдэг рүүгээ ажиллах учраас та бүхэн нийтийн сонсголтоо идэвхтэйсэн оролцоорой гэж хэлэх байна. Баярлалаа. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За одоо иргэдийн саналыг бид аавна. За өрхийн эмнэлгийн үйл ажиллагаатай эрүүл мэндийн туслан үйлчилгээний чанар хүртээмжтэй холбоотой чиглэлээр та бүхэс санал авна. За санал өгсөн хүмүүсийн нэрс бай. За тэгээд нэрсийн дагуу саналаа гаргах хүмүүсийг дуудъя. За дэ отон цэцэг гэж иргэн байна. Тэр хүн санал хэлье гэсэн байна. Тэгээд тэр хүний сэхлээд бид саналыг сонсоод явна. Тэр микрофон дээр очиод нааш. Тэгээд хэлээ. За манай эрүүл мэндийн салбарынхан ирсэн саналуудыг бичиж аваад үйл ажиллагаанд тусах зүйлүүдийг сайн тэмдэглэж аваарай гэж хэлье. За сайн бацгаана. Тэгээд сургуулийн эрхтэй бүгдээр нэг өдрийг хүргэе. За эсгийн эмчийнхаа энэ тэр нөгөө сая манай боён эмч хэрэглэдэг. За хүн орн сувилагч нарын тоо хүрэлцдэггүйгээд тэгээд тэрийг бас дэмжиж сувилагч нарыг шийдүүлж өгөөч. Тэр нөгөө шинжилгээний аппаратыг бас шийдэж боломж байдаг. Шинжилгээний аппаратуудыг хэсэгдэр шинжилж өгчихэд заавал амттаар явахгүй бас хэсэгдэрээ бас түргэн шуурхай шинжилгээ өгөх юм боломжийг хангаж өгөөч гэж баяр хүргэе юм аа. За дараагийн юм байна. За дараа нь ингээд дараа нь саналаа хэлэх улсууд ажиллаж байгаа хүмүүс чөлөөтэй саналаа хэлээд эрүүл мэндийн төсөлмж үйлчилгээ өрхийн эмнэлэгтэй холбоотой санал хүсэлтээ шууд хэлээд яваарай. Шинэ эмнэлэг байгуулагдаад юу яавал их бадны аппараттай болох арга байд юм болоо. Их бадны эмчи энэ шаардлага байдаг байна. За саналыг үлдээжүүлээ. Ихоны аппарат бол байгаа. Ихоны аппараттай тэгээд эмч гэдэг юм уу тийм санал хэлж штэ тий. Нөгөө санал хэлж. Тэгээд эндээс аппарата эмчтэй болох гэсэн санал хэлж шүү. Тэрийг бичиж яваарай. За. Би нэг санал нэрээ хэлээрэй та. Гурван зэв. За. Энэ шинжилгээний бичлэгийг нөгөөхийн эмнэлэгтэй бичлэг байсан байхгүй юу? Одоо энийг бодисноос бидний одоо амтаар одоо гэж явуулсан. Энийг одоо нөгөөс баян эмнэлгээр одоо шинжилгээ бичлэгийг бичлэг бодлоо. Одоо энэ өөрөөс баян эмнэлгээр шинжилгээ бичлэг
За энэ амлалтын ачааллыг жавцын шинжээр бичиж байгаа тийм ээ. Нөө өрхийн эмнэлгийн эмч нараа шинжилгээ бичдэг юм байна. Тэр нөө амлалтын дээр шууд шинжилгээ хийдэг учраас тэр бас хүндрэлтэй байна гэсэн санал байна шүү. Энэ дээр та бас анхаарай. За өөр саналтай хүн байна. За сандаа сайхан чөлөөтэй хэлээд яваарай та. Нэрээ хэлээд та бүхэндээ энэ манайг гүцмэг. за Хурдгаар агийн ирэх юм байна. Манай хоол нь хурдгаар алдаа ээхэмээ харддаг байсан, шинжилгээ өгдөг байсан. Тэгтээ одоо нөгөө шинжилгээ мэнжилгээг авах байцгаар биднээс бас зэрэг байна. Тэгээд хүүхдийн эмчтэй болгосон. Тэгээд ээхэмээ эмчтэй болгосон байна. за баярлалаа. За өөр санал хэлэх. За саналаа хэлээд яваарай. За паалын зогсч та. Иргэн байна. Өдөрөө багт 10 сараас сая 8 сард шилжиж ирсэн. Эрдэнэ манлынхээс батж баруун эмчиг рүү ирсэн. Иргэн байна. Би 15 он харавсан. 17 он тавтарах болсон. Тийм учраас эмнэлгийн үйл ажиллагааг сайн мэднэ. Өөрөө баг үйлчлүүлж учраас ерөнхийдөө эмнэлгийн үйл ажиллагаа яг тулгарсан иргэн өөрөө хийдэг, өөрөө үйлчлүүлж учраас ер нь сэтгэл хангамжтай байлаа. Тэр сая 2-3 иргэний тавьсан санал бас л нийцтэй байна. Ихэнх аппараттай багмаарай, шинжилгээгээ ойрмөр байна. Нэг харамтай хүн очичоод тэрийг барай тэнийд явах асуудалтай. Тийм учраас энийг бас нэгдсэн журмаар шийдэж өгнө гэдэгт саналтай байна. Эндийн ажилчид ард иргэдээ энэ зөвлөрч, хорон зөвлөж ярьж өгөөж бүгдээр оролцож байгаад баярлалаа гэж хэлье. За баярлалаа. За дараа. Ана. За хаа. Би харахаар сурмаж байгаа гэх юм байна. Би нэг имний талаар ярих гэсэн юм уу? 6 настай 7 настай татдаг үстэй байхгүй би. Яг 3 төрлийн им уудаг. Тэгээд энэ им нь ерөөсөө олдоч муутай 2 нь 3 нь багч ерөөсөө байдгүй. Магадаа готоос авдаг. Тэгээд энэ таталтын имний талаар энэ хүүхдийн тархилгаа цаас ажилтдаг хүүхдийн энэ витамин тариа юуг нь хөнгөлж болдгоо болов гэж би асуух. За сурмаж байгаа саналыг тэмдэглэж авлаа. Тэгэхээр нөгөө нийтийн сонсголын журмынхаа дагуу бид нэр та бүхний илүү сонсох цаг гаргах юм болно ёстой. Тэгэхээр таны саналыг бид нэр хүлээж авлаа. Мөн ажлын хэсэг тэмдэглэж байгаа. За тэгээд энэ иргэдийн одоо нийтийн сонсгол дээр гарсан саналыг бүгдийг бид нэр тэмдэглээд тэгээд дараагийн одоо мэргэжлийн байгууллагаттай хамтраж ажиллаж за энэ сонсголын хүрээнд гарсан энэ асуудлыг ямар шийдэл гарц байна гэдэг талаар одоо бид нар дараагийн ажлууд хийх байхгүй. Тэгэхээр таны одоо саналыг бол тэмдэглэж авлаа. Баярлалаа. За дараа өөр санал хэлэх хэрэгтэй байна. Одоо өрхийн эмнэлгийн үйл ажиллагаа хэр байгаа. За хүртээ хэмжээ нь хэр байна. За ерөнхийдөө ер нь аймгийн хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээ хэмжээ нь хэр байгаа юм. Яаж сайжруулмаар байна гэсэн саналуудыг сонсох гэдэг таад ямар учир дутагдал байна, ямар доголдол гарч байна. Энэ талаас та өөрсдөө энэ дээр саналаа одоо нэг нэг хэлэх хэрэгтэй байна. Энийг бол бид нар цаашаа бодлого чиглэлтэй тусгаад цаашдын үйл ажиллагаанд хэрэгжүүлээд явах юм. Та бүдээ санал хэрэгтэй. Тэгэхээр бол та хэд бүгдөө саналаа чөлөөтэй илэрхийлээд одоо цаашдаа ингэмээр байна, тэгмээр байна гэсэн зүйлүүдээ сайн хэлэх хэрэгтэй байна. За та. За бүгдээрээ сайн бацгаана уу. За би 3 сарын 6-нд миний бие өгдөө. Тэгээд би өрхийн эмнэлгийн тусламж үйлчлэгээ бол чанар сайн байгаа. Хүртээ хэмжээний дээр ажилчид соёлог эмч нарыг хүртээ хэмжээ жаахан дутмаг байна гэж бодож байгаа. Тэр эмч нар ингээд үдээ сууж байхад хүний бие модлаа гэж гэрээсээ утгад цэндэж уйж яраад гараад явж ирсэн надад байхад буян жаргал амч бас надад үзээд яаралтай хвчгээж гисэн. Гэвч ингээд эмнэлэг дээр хүрээд ирэхээр ор байхгүй ойрч иргэдэг. За та өрхийн эмчийн бичиг хийж гисэн гэдээ үзүүлэхэд та амбулаторид дамжиж үзүүлэх хэрэгтэй гэж байгаа. Тэгээ амбулаторид үзүүлэхэд тэгэхээр 1819-01 зарлахаар 4 сарын 4-нд хийж байгаа. Ингээд би 3 сарын 11-нд би Алга эмчийн эмнэлэгт
одоо эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. За энэ хооронд би амттай дор ирээд докторын өөрхийн хэмжээ бичгийг аваад үзүүлэхэд би докторын эмч бишээ дотоод төрлийн эмч гэдэг нэг нь үцээгүй. Нэг эмч нэг дотоод нэг докторын эмч огт руу ажиллаар явсан гэсэн. Нэг эмч дудмаа эмч гэсэн чинь хүмүүсээ шахаж үзчихэд гадуур ажилдаа яраад гарсан гэсэн. Ер нь энэ өөрхийн энэ төдийгүй өөрхийн эмчийн төдийгүй ер нь манай аймагт бас жоохон эмч нараар дутмаг байдаг юм уу да. Сувилагч эмч нарын тоог олшлуулж болох уу? Гэж одоо энийг санал болгож хэлмээр байна. Нийтийн сонсгол гэдэг бол өөрсдөө иргэдээс саналын сонсоод нийтийн сонсгол гэдэг тухай хуультай иргэдээс саналын сонсоод саналыг нь өөрсдийн бодлого чиглэлтэй тусгаад хэрэгжүүлээд явдаг шааштай. Тэгээ энэ дээр бол ард иргэд бол анхан шатнд нөөцлүүлж, эмчлүүлж байж байгаа улсууд учраас яг тухайн байдал нөхцөл байдлын зовлон жаргалыг бүгд мэддэг. Тэгэхээр энэ талаас нь саналаа хэлвэл бодлого тусах хэрэгтэй. Бодлогын чиглэл баримтал тусгаад эхлэх юм бол хөрх үйлчлэгээ, хүртээмж бол сайжраад явна. Тэгэхээр энэ тал дээр та хэд маань өөрсдөө сайн хэлээд за ийм зүйлүүдээр дутагдaltaй байна. За энэ бол болж байна. За энийг сайжруулах хэрэгтэй байна гэсэн ийм саналууд хэрэгтэй. За санал хэлэх хүн байна. Энэ дээр бол нийтийн сонсгол гэдэг сонсголын хуулиар явдаг учраас асуулт асуудаггүй. Саналаа л хэлдэг. Иргэд бол саналаа л хэлдэг. Асуулт асуудаггүй. Асуултанд тавиад асуултанд бид нар хариултгүй хуулийн дагуу нийтийн сонсголын тийм байдаг. Тэгэхээр ард иргэд та хэдээс юм бол саналаа сонсоод цааш яах вэ гэдэг юм аа сонсно. За жамцын юмч мэдээлэл төвчгөх үү. За. Сайн байцгаана уу? За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Саяны ярьсан асуудлуудаас бас тэмдэглэж явлаа. Ерөнхийдөө аргагүй бидний амьдрал дээр гардаг энэ юунуудыг та бүхэн маань ярьж байна. За тэгээд та хэдээс яриад байгаа гол санаа нь болохоор 13 яа. За хөнгөлтэй юм бичгчээр за дээрэс нь болохоор амралтын хөлөөдөл за орны очир дугаар гэсэн ийм асуудлуудыг яриад байгаа. За тэгээд шинжилгээний асуудал бас байна. Тэгэхээр эрүүл мэндийн салбар дээр 2021 оноос эхлээд шинжилгээний үйлчлэлд орсон байгаа. Ер нь бол бүх энэ яриад байгаа асуудлууд маань болохоор ер нь улсын хэмжээнд байдаг, тулгамдаад байдаг ийм асуудлууд. Тийм учраас манайх шинжилгээний эрүүл мэндийн салбарын шинжилгээ хийхээр бүх одоо бидний барьдаг эрх зүйн орчин, хууль дүрм тогтоолууд бүгдөө өөрчлөгдсөн байгаа. Тэгээ энэ одоо дүрм журмаар болохоор ерөөхдөө анхан шатны тусламж үйлчлэгийн дээр бол маш чадвартай байж байгаа. Тэндээсээ иргэд минь анх удаа бол яралтай бус тохиолдолд шууд одоо эрүүл мэндийн төврөөр шууд хандах хэрэгтэй. Яралтай өвчин одоо гэмтэл, осол гэмтэл, даралт, жирэмсэн одоо тэг хүүхэд за тэгээд өөр яг эмслийн хаалгаанууд ийм халдвар төвшний үед бол манайх шууд яралтай хэвтэх тохиолдол болохоор шууд эмнэлэг рүүгээ 13 аагүй шууд хандж байгаа. За хоёрдугаарт нь бол харьцангуй архаг өвчин, дахилт удаантай, яг дахилт нь болоогүй ийм өвчнүүдийн үед болохоор шууд иргэн хүмүүс болохоор өрхийн эрүүл мэндийн төврөөгөө хандна. Тэгчээд эндээсээ үзүүлээд аль боломжтой эмчилгээ, шинжилгээгээ эмч нарын оншоо тавиулаад тэндээ өрхийн эрүүл мэндийн төв дээрээ шийдэх боломжтой бол тэндээ шийдүүлнэ. За эндээсээ тэр яриад байгаа 250 13 маягт маань болохоор одоо үнэхээр яг шаардлагатай хүмүүсийн өрхийн эрүүл мэндийн төвөөс хүн болгоно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 250-ыг болохоор үнэхээр ялгаж салгаад оншоо тавиад ингэсний дараа бол нэгдсэн эмнэлэг рүү ирж байгаа. Амралтаар руу ирээд нарийн мэргэжлийн эмчд үзүүлнэ. За нарийн мэргэжлийн эмч маань болохоор шууд одоо шаардлагатай шинжилгээг төлөвлөнө. За одоо энэ дээр сүүлийн үед бол компьютер орж ирж байгаа. Тэгэхээр энэ амбулаторийн эмчнэр ч гэсэн оншоо бүрэн тавьсны дараа тэр компьютерт үзүүлэх хэсэг тухайн асуудлыг шийдэж байгаа байхгүй. Тэрнээс бол анх бол яг өрхийнхэн шинжилгээ одоо энэ шинжилгээний дотор одоо бусад бүх шинжилгээний дор дээр нь одоо компьютер ч гэдэг юм уу өрхийн эмчээс бичээд байдаг бол энэ угаасаа болцоо тогтолцоо маань юм болсон байхгүй. Тэгэхээр энэний цаана юу байгаа даа тэгэхээр иргэд өөрийнхөө эрүүл мэндийн
одоо асуудалд илүү анхаарах шаардлагатай боллоо. Бид нар нийгмийн эрүүл мэндийн өрсөн сэргийлэх өвдөхгүй төлөө байх ёстой гэсэн энэ төрийн бодлого явагдаад байгаа шүү. Тийм болохоор энэ 13А дээр хязгаар тогтоож байгаа. За мөн манай эмнэлгийн тухайд ч гэсэн гүйцэтгэлийн санхүүжилтгээд нэг худалдан авахчийн тогтолцоо гэж юм тохиолдол дээр суурилдаг болсон. Энэ бүр илүү нарийн болсон. Тэгэхээр энэ дээр бид нар 877 өвчин дээр манай эмнэлэгт бол хэвтүүлээд санхүүжилт авах эрхийг ингээд өгсөн байгаа. Гэхдээ энэ дундаас 82 өвчин дээр бид нар тодорхой хэмжээний бүр ийм хязгаар тогтооцсон байна. Жишээлбэл яг энэ даралт ихшиг гэдэг өвчнөөр танай эмнэлэг өнөөдөр энэ юунд бол 100 өвчтөн л авна шүү. Та гэрээ ихдээ 100 өвчтөн л авна гэж гэрээ хийх ёстой гэдэг. Тэгэхээр би 100 өвчтөн одоо өөрчлөлт авч имжилнэгээд 100 нэгт хүн ирэх юм бол нэгсэндээ санхүүжилтгүй гэсэн үг байхгүй юу? Та хязгаар тогтооцсон. За дээрэс нь бас энэ юун дээр одоо цугаараа хамтарч ажиллана. Тэрнээс яг ингээд эмнэлэг нь одоо ажиллахгүй, эрүүл мэндийн салбар ажиллахгүй, гिचээд иргэдэн болохоор нөгөө бид хэдийн 50 дахь шаардлагыг биелүүлэхгүй болохоор энэ хооронд ойлголцол үүсээд байна шүү дээ хэдүүлээ. Тэгэхээр аль болохоор бид нар мэдээж та нарыг олгож ажиллана. Та нарын зүгээр ч гэсэн бидний одоо энэ шинжилгээ өгөхгүй болгодог. Энэ 13-аг одоо 13-агаар үүсэхгүй, эсвэл 13-аг тоотой өргөхгүй байна. Та бид нар хэцүү байна гэж ярихаас илүүтэй өнөөдөр яг нөхцөл байдал яг ийм болсон, эргэцэн орчин юм болсон шүү. Тэгэхээр одоо эмнэлэг дээр хэвдэх тэр юунд болохоор 10 өвчнийг архаг өвчнүүдийн үед ерөөсөө манай эмнэлэгд бол цаанаас өгж байгаа зөвлөмж нь бол ерөөсөө архагуудыг бол хэвдүүлэхгүй. Өдрийн эмчилгээний юу бол илүү одоо явуулж бүх өдрийн бидний дэмжиж байгаа төрөөс дэмжиж байгаа өвчнүүдийн үедийг санхүүжилтийг өндөр тавьсан байгаа. Жишээлбэл өдрийн эмчилгээ гэдэг. Тэгээ бусад одоо яг шаардлагагүй 10 өвчин нэрсэн байгаа. Би одоо таард энийг хэлж өгье гэж бодож байна. Тэгэхээр энэ дээр артерийн даралт хэсэлт, за ахыг бөөрийн өрөвсөл, хатгай, мэдрэлийн язгарын өвдөлт, за мөн зүрхний гаралтай артерийн даралт хэсэлт, за мөн гастрит гэдэг шиг хотоодны өрөвсөл. За дээрэс нь толгой өвдөх, янз бүрийн шалгалт толгой өвдөж гинэ гэдэг амралтаар хэвтүүлээ гэвэл энэ хэвтүүлэх болсон байна шүү дээ. За тэгээд тархины судасны одоо эмгэгтэй бусад одоо өвчнүүд нэгсэнд одоо юу харуулт юуны дараах одоо үлдсүүд өөрсөө орж байгаа. Илгэний цирроз, за харуултын дараах үлдцэц гэдэг. За тэгээд чихрийн шилжил гэсэн энэ бүхэн манай эмнэлгийн бүх оруудыг одоо эзэлчихэд идэг байхгүй юу? Доктор мэдрэлийн 355 ортой эмнэлэг. Энэ бол орны манай Баян-Онгор аймгийн хүн амынхаа тоонд харьцуулсан дээр бол энэ тоо болдог. Тэгэхээр бид нар эмчнэр хангалттай бол хангалттай. Эмнэлгийн нөөц бол харьцангуй үнэхээр нэг хоёр тусламж үйлчлэгийн дээр бол ор үнэхээр байхгүй хүндэн бол байгаа. Гэхдээ массараа бол үндсэндээ бол болж байгаа манайх 75 эмчтэй 192 одоо эмнэлгийн тусгай мэргэжлүүлэлттэй бусад ажилтнууд нэг 60 хэд байгаа. Тэгэхээр ингээд энэ хүмүүс маань ингээд хангалттай байгаа болохоор хамгийн гол нь бид нэр хуваарилтаа сайн хийхгүй байна. Энийг ингэж ажиллуулж ингэхэд иргэд та бүхний маань тусламж үнэхээр хэрэгтэй байна. Та бүхэн маань ойлгоод харилцаа хандлагаасаа өсвөлээд яг уу эмнэлэг дээр гардаг харилцаа хандлага одоо янз бүрийн асуудлыг бий зөвшөөрч байгаа. Ер нь бол энэний дагуу ажлууд хийгдэж байгаа. За яг хувь хүнтэй холбоотой үйл ойлголцол ёс зүйн алдаанууд бол байгаа. Энэ тохиолдлууд дээр бид нар бас арга хэмжээ аваад тусад нь одоо жижигт нь бас сургалт юмнууд хийгээд өргөдгөх ийм санаатай үйл ажиллагаанууд явуулдаг. Гэхдээ иргэдийн зүгээс маань бас бидний хэлээд яриад байхад ойлгохгүй бидний ажлыг хөндрүүлээд ингээд байгаа газар авуулаад байгаа. Энэ асуудал нь болохоор эмнэлгийнхнийг бас ажиллах урам зориг нь мохоодог ийм бас асуудал байгаа учраас би энийг бол ерөөсөө та бүхэнтэй нэгэн дуулж байгаа дээрээ энэ зайлшгүй хийх ёстой. Өшөө энээс цааш бид нар ярих өөрөх ёстой. Эмнэлгийн зүгээс эрүүл мэндийн байгууллагын зүгээс та нарт энэ болоод байгаа процессоо ойлгуулахгүй эргэцүү орчноо яриаггүй бол та нар маань мэдгүй байх нь зөв. Тэгэхээр одоо бол цаашдаа ерөөсөө энэ саяны миний нэрсэн 10 өвчний учирт эмнэлэгт очиж хэвтгэе түрүү их ярьж штэ. Одоо би очисон чинь намайг авахгүй инглээ тэглээ. Энэ маань яг одоо бид нар эмчнэртээ тийм зөвлөмж өгшөөд байгаа. Бид нар биш яамнаас эрүүл мэндийн яам засгийн газраас энэ чинь төрийн албыг бид нар цааш нь бодлогыг хэрэгжүүлж байгаамаа. Тийм болохоор одоо яг уу гэхээр бидний эндээс хараад хахад бид иргэдтэй мэдээлэл дутуу өгöd байна. Энийг бүл эрчимжүүлэх гэж байгаа. Ерөөсөө бид нар та нарт илүү сайн ярий, та нар мэдээж ойлгодол сайхан адилхан штэ бид. Тэгэхээр энийг нэг нөгөө ярьж байгаа энэ үед бол би нэг нөгөө байсан дээрээ санаж байна. Ер нь бол ярий. Энэ бол үнэхээр дутагдaltaй учраас та нарыг ингэж ярих нь зөв өө. За би бас эрүүл мэндийн байгууллагынхаа бас ярина. Өнгө тоон бид нар өөр байх хэрэгтэй. Өнөөдөр бид нар
энэ юун дээр энэ нэгдсэн нэмлэг тэр хүмүүсээ авахгүй гэхээс илүү цаанаага эргэцэн орчин юм болсон. Тэгэхээр энийг та бүхэн маань ойлгоосоо би одоо дахиад бас цаашдаа ер нь нэлээд юмнуудыг бас төлөвлөөд ингээд та бүхэндээ бол мэдээллийг илүү одоо ярих нь зүйтэй болж байгаа байна. Хөнгөлтэй эмчилгээ бичгээр бас асуудал. Эмч хүн гэдэг болохоор өөрөө тухайн хүнийг үзээд оншоо яг тавьчаад тэрэм зориулсан эмийг сонгох хэрэгтэй. Тэгэхээр иргэд маань бас яагаад энэ буцаад байдг вэ гэхээр жишээлбэл ахмадын кабинетээр би нэг ороод нэг тэр имэйл бичүүлэх гэдэг ингээд байгаа байхгүй юу. Гэтэл тэр имийг бичүүлэхийн төлөө орох биш. Тэр эмчид үзүүлээд тэр эмч магадгүй өнөөдөр имээ солих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэгээд үзүүлэх гэхээр манай иргэд маань зөвхөн нэг юм бичээдггүйгээд уурлаад ингээд гараад байгаа. Энэ анхан шат дээрээ эхнээсээ явах хэрэгтэй шүү. За яг үнэхээр эмч хүнгэд заавал онш тавьж явах магадгүй таарахгүй онш тавьчаад хүний амь насны асуудал яригдвал яах вэ? Тэгэхээр одоо анхны үтсэн эмч тухайн хүний эрүүл мэндийн эмчилгээний асуудлыг бүрэн хариуцаад болохгүй бол дараагийн шаталтаа илгээдэг болсон. Ийм л байгаа. Тэр засгаас энийг биднийг ийм замбраагүй байна. Ийм шатлал хооронд иргэд ч гэсэндээ тийм эмэнд хэтэрхий шүтцэн, антибиотик хэтэрхий шүтцэн, тусал тариа илгэж сэтгэл амардаг. Энэ байдлууд маань үнэхээр газар авцсан байна гэдгийг төр засаг мэдээд энэ асуудлыг биднийг адилхан болиулах гэж байгаа. Эмчнэрт эмэнд шүтдэг, антибиотик тарьдаг, би эмчнэртэй хэлдэг. Иргэд маань шүтдэг. Энэ бидний байгаа хандлага маань болох байна. Тийм болохоор энэ хандлагаа зугаараа бүгд өөрчилж иж та нар маань болохоор зөв хооллох, зөв дадал, жингэн бууруулах тийм ээ, стрессгүй байх, хөдөлгөөний одоо энэ дасгал хөдөлгөөн хийх, ингээд ирүүлжээд эцээцэс эмэн чөтгөө урт наслалтыг дундаж одоо наслтыг нэмэгдүүлэх ийм зорилготой төрийн бодлого байгаа шүү. Тэрнээс ч яг бид нэг ийм нэг ингэ суучаад та нар нэг энд нэг айгүй хэцүү байгаа юм биш шүү гэдгийг би бол одоо цаашдаа энэ талаараа бүр илүү ярин илүү хэлж тэгжиж цугаараа хамтрахгүй бол та айгүйгээр бид нар явахгүй угаасаа амьлаг эрүүл мэндийн байгууллагаар та нар маань бас явахгүй тий энэ бид адилхан нэг их нутаг усны ийм хүмүүс адилхан бидний ах トゥ нар тэгэхээр энийг цугаараа ижилхэн ойлгооч л гэдгийг би иргэдэд хэлхийг хүсэж байна. Тэгээ бидний зүгээс бол алдаатай юм байгаа, хиймээр юм байгаа, яаж таахгүй. Тэгэхээр энийг бол бид нар тусгай төлөвлөдөө эмнэлгийн үед бол бүр суурьасаа явж байгаа. Эмнэлгийн үед. Ягаад тэгэхээр яг энэ замраагүй энэ байдал бол нийгэм юм байсан учраас бид бас тэрийг олж хараагүй үед бол байсан. Одоо бол өөр болсон. Тийм болохоор манай эмнэлгийн тусламж үйлчилгээ бүгдийн орон байр дээр юу болох байгаа юм? Тоног төхөөрөмж нь юу дутаад байгаа? Хүний нөөц дээр юу дутагдаад байгаа гэдэг дээр манайх 3 баг нь болгочод бүх үйл ажиллагаа төлөвлөсөн. Тэгэхээр та нарын төлөө эмнэлгийн гоё болохын төлөө өнгөтэй өөдтэй тусламж үйлчлэгийн дээр алдаад байгаа юмудаа засахын төлөө бид нар бүх төлөвлөгөөнүүд гарцсан байгаа. Тодорхой цаг хугацаа хэрэгтэй байгаа. Ингээд бол хийгдэн. За одоо хамгийн сүүлд бид нар дэмжих түгээ сайхан юмтай болж байгаа. Сайхан төвтэй болж байгаа. Энэ дээр 1.5 тэрбумаар одоо энэ засвар үйлчлэгээ хийгдэж байгаа. Тэгээ удахгүй энэ төв маань үйл ажиллагаанд орно. Тэгэхээр одоо улсын хэмжээнд явагдаж байгаа 5 сарын эхлээд явагдах энэ өрсөн сэргийлэх үзлэг дээр цугаараа ирүүлээсэн ч үзүүлээд сайхан ингээд бүх төрөө эрүүл мэндийн тухай мэдээлэлт очно. Бидний нэг алдаа энийг онш тавиад гэдэг юм чинь нэг онш тавьчихдаг. Тэгэн гутаа гараал би мартдаг. Намайг тарган гинэ, би таргалтай гинэ, элэг өөхөрцөл гэж итгэхэ болохоос гэд ингээ хаяад байгаа байхгүй. Гэтэл энэний цаана бид юу хийх ёстой гэдгийг бид нар өөрсдөө эргэн хүн ч гэсэн гिचээгүй шүү дээ. Тэгээд тэрхээр дараагуудаа дахиад ярьдаг. Нөгөө манай юм чинь за одоо танд тгээсэн, та юу хийсэн байхгүй, жин улам нэмэгдсэн ордог. Ингээд эмчнэрт бохимдол бас зүгээр байж байгаа бохимдол үүсэх шүү гэдгийг бас хэлмээр. Тэгэхээр та нарын хүчийг л би одоо цоороо ойлголцъя, цоороо хамтрын л гэж ингэж хүсэх гээд байна. Тийм. За баярлалаа. Тэгээд нэгдсэн эмнэлэг маань өөр шинэ тогтолцоороо шилжсэн, өөр стандартаар үйл ажиллагаа явуулдаг болсон байгаа. Тэгээд энэтэй холбоотойгоор ерөнхийдөө нэгдсэн эмнэлэг бол энэ чиглэлийн үйл ажиллагааг хилцүүлэх явуулах юм уу, ард иргэдээс сурчлах юмыг явуулахгүй хүмүүс ерөнхийдөө бол ойлголт муутай болсон. Одоо бол шинэ тогтолцоогоор явж байгаа шүү дээ, тийм ээ. Улсын төсвийн сонгуульчдыг юм байлсан. Өөр үйл ажиллагаатай явуулдаг учраас тэр хүн иргэд үзэх нэг юмшд үзүүлэх тооны хязгаарлалтаар энэ өөр стандартууд болоод ирсэн байна. Тэгээ энэ талаараа сайн ойлголтыг өгөхгүй бол иргэд маань энэ талаар ямар ч ойлголтгүй өмнөх шигээ бодоод яваад байдаг ийм зүйл биш. Энэ дээр тал дээр нь шинэ тогтолцоороо шилжсэн гэдэг зүйлийг юм бол иргэдэд ойлгуулад ингээд явуулах зүйтэй байгаа. Иргэд өөр санал хэлэх хэрэгтэй байна. За санал
одоо нийт иргэд байхгүй бол хоёр багийн даргын саналыг сонсоод санал нийтийн сонсголыг дуусгая. За тэгээд хоёр багийн даргаыг дэвшлээд микрофон өгнөрөө. Тэ. За сарцхан таа бүхэнд энэ өдрийн мэдрэгье. За би 3 дугаар ганцаар Баттүрийг гэж залуу байна. За тэгээ иргэнийхөө бас нэг ганц хоёр санал хэлье. За юуны төрөнд бас 2 3 дугаар баг дээр өрхийн эмнэлгийн барилгыг бас энэ жил барихаар болсон байна. Бас тэгээ энэ барилгыг бас барих боломжийг олгосон Хонгор нутгийн нийт өдрөлгүүд бас нийт ард иргэдийн өмнөөс баярлсан талархлаа илэрхийлье. За манай баг дээр бол яаж ч хөнгөлөлттэй асуудал, өрхийн эмнэлгийн асуудал байсан. Стандартын бус барилгатай. За энэ дотор манай хоёр багийн өрхийн эмнэлэг зэрэг явагддаг бас ачаал ихтэй байдаг. За дээрэс нь бас өрхийн эмнэлгийн дараа буян жаргалтай мөн ярьж байна л да. Оронтой бас дутмаг байдаг. Их мэтчлэн шалтгаанууд бол зөндөл гарч ирэх баг. За миний хувьд бол нэг юм байна. Манай баг шинэ өрхийн эмнэлэгтэй шинэ барилгатай болно. За мэдээж стандартын дагуу баригдах байх гэж найдаж байна. За стандартын дагуу шинэ эмнэлэгтэй болгонгод түүнийг дагаад тухайн эмнэлгийн тоног төхөөрөмж сайжрна. Тоног төхөөрөмжөө дагаад хүний нөөцөө бас чадваржуулах ийм шаардлага гарч ирнэ. За тэгэхээр энэ дээр бол мэдээж дутагдaltaй байгаа оронтой хөгжиж гарч ирээд эм зөвлөгчтэй чадваржуулах юм арга хэмжээ сайжирч ажиллах байхаа гэж найдаж байна. За ерөнхийдөө бол иргэд бол саналуудыг нэлээдгүй хэлж байна л да. Ийм санал, ийм асуудлыг шийдэж ажилламаар байна шүү гэдэг саналуудаа хэлж байна. За миний өөрийн хувийн зүгээс бол ийм санал байна. Шинээр баригдсан өрхийн эмнэлэг дээр хөгжлийн бэрхшээлтэй болоод ахмад насны иргэдийн маань нөхөн сэргээх, бялдаржуулах ийм өрөө танхим бас шинээр яг тэнд бий болгож бүрдүүлж өгвөл энэ хамгийн чухал юм байгаа шүү. Одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань өрхийн эмнэлэг дээр явуулчихвал тэнд нэг өөрсдөө сайхан тухтай өрөө савтай тэнд нь ороод эмчилгээг нэчдэг, бас өдрийг өнгөрүүлждэг, алжаалан тойлждаг, нөхөн сэргээх эмчилгээг хийлгчдэг ийм өрөө савыг бас тэнд шийдэж өгөөрэй гэдгийг би хүсэж байна. За тэгээ өнөөдрийн хурал зүглаанд оролцсон, бас нийтийн сонсголд оролцсон хоёр багийнхаа иргэдэд нь амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Зэний санал дээр өрхийн эмнэлэг шинэ байлтаа болоод тэгэхээр тэн дээр анхаараарай. Анхааралтай гоо зөвчнөр. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэдрэгье. Эдгээр манд өдөрсөөр Соронзмаатар байна. За сая яг эвлэл дарагтаа бас яг санал хэлэх давхцж байна бас яг ахмадууд яг ер нь ингээд иргэдийн одоо багаар орж ирж байгаа, багийн дарга өөрөөр орж ирж байгаа асуудал ярьж ирж байгаа хүмүүс бол ер нь энэ эрүүл өрхийн эмнэлэгтэй холбоотой байх юм бол ахмадууд за тэгээд энэ нөгөө ороод нэг энэ одоо тэр яг эмнэлэг барьсан дараа бол асуудал шийдэгдэх байх. Хүлээлгийн танхим тийм ээ оочор дараад үүсэж байгаа байдал энэ үгдүүл яг нөгөө иргэдийн нөгөө асуудал үүсээд бүхэндх шалтгаан болоод байсан шалтгаанууд бол энэ байдаг. За дээрээс нь энэ асуудлыг яг юунд гэхэд гараад ирэхээр ер нь иргэдийн нөгөө яг боловсролтой холбоотойгоор бүх асуудал үүсэж байгаа. Тэгээд өрхийн эмнэлэг бол өөрөө нөгөө өрхийн эрүүл мэндийн төв бол өөрөө иргэдийн нөгөө соён гэгэрүүлэх, эрүүл мэндийн боловсролыг дэвшлүүлэх гэсэн заалт байдаг баг. Энэ чиглэл дээр ерөөсөө тийм ажил хийх нь маш дутмаг байдаг баха. Тэгээд энэ дээр хойштоо шинэ барилга байшинтай болсныхоо дараа энийг бол яг мэдээж тогтмол биш ч гэсэн тодорхой хэмжээний одоо иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэвшүүлэх. За дээрээс нь одоо нөгөө мэдээллийн нэмэгдүүлэх тал дээр нэлээд сайн ажиллах хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгэх юм бол иргэд өөрсдөө одоо урьдчилан сэргийлэх өвчин тусныхаа дараа биш. Эхлээд урьдчилан сэргийлдэг болчих юм бол иргэдийн нөгөө одоо энэ үйлчлүүлж байгаа бүхэнд л бол маш тодорхой хэмжээгээр багасна гэж одоо бодож байна. Тэгэхээр өрхийн эрүүл мэндийн төв өөрөө энэ дээр одоо санаачлал гаргаад энэ ч юундаа бол нөгөө гэрэн дээр нөгөө журам дээр бас заалт байд юм шиг байна. Тийм учраас яг энэ ажил дээр тодорхой арга хэмжээ аваад эхлэх юм бол иргэд болон өрхийн эмнэлгийн хооронд ер нь эмнэлгийн байгууллагын харилцаа маш дээд түвшинд очно гэж бодож байна. Одоо бол ингээд нэг тийм хүлээлтийн байдлаас ч юм уу нэг хүлээгээ сууж явахдаа бүхэнддэг эсвэл нэг эмнийхээ асуудлаас болоод дандаа иргэдээс гарч байгаа санал бол нэг ийм л санал байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр өрхийн эмнэлэг өөртөө иргэдэд тодорхой хэмжээний мэдээллийн эрүүл мэндийн боловсрол дээр анхаарал шатараалтайгаар ингээ хэрэгжүүлээ гэх юм бол асуудал шийдэгдэх боломж байна гэж харж байна. Тэгээд энэ дээр бас хойш анхаарч ажиллаарай гэж хэлмээр байна. Баярлалаа.
За эндээс нэг бичээр ийм саналууд ирсэн байна. За энэ дээр эмнэлгийн байгууллагад анхаарал за аймгийн хэмжээнд бол нийтдээ шүтний хэмжээний тоог нэмэх шаардлагатай байна гэсэн ийм санал байна. Энэ дээр эрүүл мэндийн газар өөрөө ямар бодлого баримтчийг барьж байгаа юм. Эрүүл мэндийн газраас ийм бодлого чиглэлүүд ер нь байна уу? Энэ тал дээр сайн анхаарч ажиллаарай. Шүтний нийтдээ ер нь бол аймгийн хэмжээ шүтний эмчилт ерөнхийдөө дутагдaltaй байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр анхаарах нь энэ эрүүл мэндийн газар энэ чиглэлээр бодлого чиглэл баримталж ажиллах нь эрүүл нэгдсэн эмнэлэгч гэсэн энэ дээр хэмжээ нэмэгдүүлэх талаар. За энэ бас нэг тэгээд асуулт маягтай ирсэн байна. За өдрийн эмчилгээний үнийн тоо хязгаартай байдаг юм уу? Өдрийн эмчилгээний хүмүүс өрхийн эмнэлэг дээр эмчилүүлэх за юун дээр бол өдрийн эмчилгээ гэж байдгүй хэвтийн эмчилүүлэгч гэж байгаа нэгдсэн эмнэлэг дээр тийм байд юм уу? Гадуур өдрийн эмчилгээ за тэгвэл энэ тэгэхээр юм хязгаартай байдаг юм уу гэсэн юмнууд яригдаад за энэ за яг тийм хязгаар байдгүй байхгүй энэ иргэн болгон хүрдэг байлгүй. Энэ стандарт нь ямар байдгийг энэ тал дээр сүүлд нь та хэд өөрсдөө өрхийн эмнэлэг сурчлах асуудлаа ярих юмудаа яриарай. Мөн бас өрхийн эмнэлэг дээр хүүхдийн мэрэгжлийн хүүхдийн эмчтэй болох шаардлагатай гэсэн юм зүйл байна. За энэ нэг шинэ стандартууд шинэ барилгатай болоод тэгэхээр цаанаасаа өрхийн эмнэлгийн стандарт гэж байгаа. Өрхийн эмнэлэгч бол ер нь ерөнхийдөө юунаас санхүүжилтаа тэрүүгээр үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ тийм ээ. Төсвөл санхүүжилтаа байхгүй шүү дээ. Тэгээ эрүүл мэндийн дадлын сангаас санхүүжилтаа үйл ажиллагаа явуулдаг. За энэ дээр хүүхд мэрэгжлийн хүүхдийн эмч авч ажиллах боломж олцоогоо юу гэдгийг манай баян өөрөө хүүхдийн бүр эмнэлэгтэй тасагтай учраас бас нэг өрхөдөр байх нь боломж олцоогоор юу гэдгийг юм бол та. За энийг тэгээд судалж цааш нь иргэдтэй түгээгээрээ боломж олцооны юм байд юм шүү. Одоо хүүхдтэй холбоотой өвчлөл гарах юм бол өрхийн эмнэлэг дээр үзүүлэх юм уу шууд хүүхдийн насны руу явах юм уу энэ чиглэл дээр мэдээллийг иргэдтэй сайн өгөх хэрэгтэй өрхийн эмнэлэг өөрөө яг нь ковидтэй холбоотойгоор 2 жил иргэдийн хөл хоройг хорьсон учраас иргэдийг цуглуулахгүй бөөгнүүлэхгүй гэсэн байдлаар мэдээллийг бага өгсөн байж болно. Одоо ингээд 20% цуслагдсан бага учраас нийтэд нь одоо ард иргэдэд явж тариулах сурчлах ажлыг өрхийн эрүүл мэндийн газар энэ дээр бас нэлээд мэдээллийг иргэдтэй түгээгээрээ шинэ стандартуудын тухай бас мэдээллийн түгэж өгөөрэй. Тэгээ 2 жилийн хугацаанд яг эрүүл мэндийн чиглэлээс ковидоос өөр юм баг сонсоогүй 2 жил боллоо ш. Тэгээ энэ хугацаанд дээрөөсөө бусад мэдээллийн талаар ерөөсөө мэдээлэл их ховорцсон байж иргэдтэй ард иргэдтэй. За энэ тал дээр өрхийн эмнэлэг нэгдсэн эмнэлэг за эрүүл мэндийн газар бодлого баримтлаад энэ чиглэлүүдээр сургууль туршлагын асуудлуудад жоох идэвхжүүлэх шаардлагатай биш үү? Эрүүл мэндийн газар байгаа үстэй. Тий. Тэгээ одоо ер нь дуусч байгаа энэ нэг сонсгол учраас нийт саналын лам бид нар асуулт хариултанд хариулж явахгүй байна. Тэгэхээр иргэдээс гарсан саналыг бид нар шууд бодлого чиглэлтэй явуу. Цаашдаа яг чиглэлийг сурчлах зав зүйлүүдийг өөрсдийн чиглэлээр бодлого чиглэлээр тусгаад явна. Та нар бол одоо яг энэ дээр ирсэн дээрээ хариулчих гэдэг биш. Цаашдаа энэ чинь бол ард иргэдийн чинь нэг хэсэг л багхгүй. Тэднээс гарсан саналууд нийт иргэдтэй бол та нар одоо ийм их зүйлүүд утгаж байна гэдгийг бодлого чиглэлтэй тусгаж хайсан сурчлах асуудлыг явуулна. За одоо энэ дээр бол хариултна. Илээд ийм зүйлүүд одоо болсон иргэдийн саналыг авлаа. Ийм зүйл. За тэгээд та бүхэнд 2 дугаар 3 дугааргийн иргэдтэй баярлалаа. За эрүүл мэндийн анхаарчны тусламж за түүний хөтөлбөрч за нийт эрүүл мэндийн байгууллагын үйлчлэгээний чанар хөтөлбөрийн талаар үнэтэй санал гаргасан та бүхэндээ баярлалаа. Тэгээд өнөөдрийн нийтийн сонсголт үйл ажиллагаа өндөрлөе гэдэг яа.